рекорд хийгээд авчих. Манай YC Academy YouTube хуудсанд одоо ингээд орно гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр манай лекц хэлэлцүүлэхэд бол манай YC хөтөлбөрийн амбассадор Номын Эрдэнэ оролцож байгаа. Номын маань өөрийгөө сайхан танилцуулаад хүүхдүүдтэйгээ сайхан мэдлэгчлээд эхлэх нөгөө мэдэхгүй байгаа хүүхдүүд бас их байгаа. Тийм байна тийм. Семинар Номын Эрдэнэ гэдэг өнөөдрийн байдлаар 34 бас үргэлж байгаа. За одоо Хаан банк, Цахим банк эдийн засгийн газрын захирлаар ажилладаг юм байна. Манай газар юу гэдэг вэ гэхээр бид нар гадуургаа эдийн, гадуургаа киоск, бидний гар утсан дээр байгаа аппликейшн тэрийг нь хариуцж ажилладаг газар байна шүү. Банкнд бол тийм ажилладаг. Мэргэжил сургуулаа их үү? Тийм бас нэрэ мэргэжил гэсэнс би бол бакалавра бүр 10 жилээс нь болчих. 10 жил бол Улаанбаатарт 23 доор сургууль төгссөн. Орос улсын анги. Харин сургуулаа болохоор бакалаврын анги MIU гэдэг одоо байдаг. Улаанбаатарт тавцсан. Монголын Mongolia International University гэдэг сургуулийн Information Technology буюу мэдээллийн технологи гэхээр төсөжсэн 2009 онд төссөн юм байна шүү. Тэгээд тэрний дараагаар болохоор нэг жил Монголд амьдарч агаад Улаанбаатарт амьдарч агаад Америк руу 2010 онд Seattle руу яваад хичээнэ MBA буюу Master of Business Administration гэж нэрлэдэг бизнесийн онцлогийн магистраар төгсөө мастер болоод одоо бол банкнд хүрч ирээд ажиллаж байгаа. Дээрээс нэг сая мастер төгсөхдөө би төслийн менежмент буюу төслийн менежер гэдэг шүү суралцсан байгаа. Тэгээд миний карьер юу болж байна гэхээр мэдээллийн технологиг ойлгодог, бизнесийг ойлгодог. Тэгээд түрүүнийг уялдуулсан төслүүдийг нь хариуцдаг гэсэн тийм юм бол карьерээр өөрийгөө хүчилсэн гэх юм уу те. Тийм баг шүү. Тэр дата байлаа. Сайн байна уу? За манайхан сонсогдож байна уу? Яран хэвийн сонсогдож байна уу та бүхэнд? Сонсогдож байна уу? За Номын Эрдэнэ амбассадороос асуух зүйл байвал асууж болно. За амбассадор гэдэг маань юу гэсэн үг гэхээр за би өөрийгөө бас танилцуулчих. Би YC Монгол филологи төгөөс Европын албаны санхүүжилтээр хэрэгжүүлдэг. За Youth Sustainability Core гэдэг хөтөлбөр байгаа. Залуучуудын доктортой хөгжлийн корпус гэдэг 15-аас 22 насны хүүхдүүдэд зориулсан. За та бүхнийг байгаль орчин, эдийн засаг, манлайлал, хувь хүний хөгжлийн мэдлэгтэй болгох. За байгаль дэлхийд залуу манлайлагч болгон бэлтгэх гэдэг одоо манай хөтөлбөрийн гол зорилго оршдог. За YC хөтөлбөрийнхөө би өөрөө зохицуулагч нь Одон Туяа гэдээ байна. Одноо гэж дуудаж болно. За манай YC хөтөлбөр маань өөрөө амбассадоруудтай. Амбассадор гэдэг маань та бүхэн мэдчихэж байгаа тийм ээ. Элчин сайд гэж явдаг орчуулгын. За элчнэр гэж байдаг. За манай энэ элчнэр маань өөрсдийнхөө одоо мэдлэг дуршлага тий олж авсан мэдлэгээ хойч үедээ буюу та бүхэндээ YC хөтөлбөр хамрагдаж байгаа YC-чуудтай ингээд өгөө өөрсдийнхөө мэдлэг дуршлагыг хуваалцъя гэж сайн дураараа нэгдсэн юм ах эгч нарын ч одоо юм өндөг холбоо байгаа. Тэгээд манай Номын Эрдэнэ бол манай анхны YC амбассадоруудын нэг олон үйл ажиллагаанд нь туслаад оролцож байсан. Тэгээд Номын Эрдэнэд баярлалаа. За одоогоор 24 хүүхэд бол гараад ирсэн байгаа юм байна. За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн гол YC лекц маань сэдв болох имэйл хэрхэн бичих вэ? За мөн дээрэс нь олон нийтийн буюу networking арга хэмжээнд очихдоо анхаарах одоо ямар зүйл байд юм бэ гэдэг талаар одоо ярилцахаар бид хоёр ингээд ирсэн байна. За яагаад имэйл залуу манлайлагч бэлтгэхийн үед хувь хүний хөгжилтэй хүн байхын тулд имэйл бичих соёлтой байх нь бол маш чухал байгаа. За мөн олон нийтийн арга хэмжээндээ биед хэрхэн зөв авч явах, хэрхэн үр дүнтэй оролцох талаар мэдлэгтэй болчихвол та бүгдэд дараа нь бол маш хэрэгтэй одоо мэдлэг болно гэсэн үг. Тийм болохоор энэ сэдвийг бол онцлоод авсан байгаа. За тэгээд та бүхэн маань нөгөө сонсогдохгүй ч юм уу янз бүрийн харагдахгүй асуудал гарвал чатаар бас бичээрэй. Шууд микрофоноо нэгээд бас харцах боломжтой шүү. Асуух зүйлс байх юм бол дундуур нь raise hand хийгээд дараараа өргөд сайхан асуугаад яваа. За бүгдээ.
За бас нэг юм хэлэхэд YC лекц ба хилцүүлэгт орж байгаа хүүхдүүд маань YC 10 оноо ингээд цуглуулж байгаа. Бусад хүүхдүүдээс ялгарх нь. За 10 оноо цуглуулад яах вэ гэхээр мэдээж 2023 оны зүүн Европын холбооны улс руу цөмний төслийн аялахад одоо нэг алхмаар ойрч байгаа гэсэн. За тэгэхээр эрсдийн бүртгэлийг бол хийхдээ бид хоёр өнөөдөр нэг тийм сонирхолтой даалгавар одоо та бүгд хийлгэн. За тэр даалгаврыг амжилттай хийж чадсан хүүхдүүд нь 10 оноогоо авнаа гэсэн үг байгаа шүү. Тэгэхээр маш идэвхтэй оролцоорой. За тэгээд эхлэх үед үлээ. За эхлэе гэж бол бүгдээрээ нөгөө лайк дарах уу, харуулах уу, реакшн дарах уу. За хийхэн дарж ах шиг байна те. Хилцүүлэг юм чи одоо юу бод явж болох вэ? Хүүхдүүдээс асуулт асуугаад явж болно юм шүү дээ. Боломжтой. Тэгээд за хоёр асуултыг нэг асуумаар байна. За түрээж арга хоёр хүүхд гараа өргөцсөн байгаа юм байна. Асуулт асуух гэж. За. Намуун. За намуун гараа өргөсөн хоёр хүүхд маань лайк дарахад дандуурсан юм болов уу? Тийм шиг байна. Одоо буулсан шиг байна. За. Өнөөдрийнхөө хилцүүлэгт хүүхдүүд маань сайн гоё идэвхтэй оролцоод хоорондоо ярилцаад надаас суугаад оддоо иржсэн асуугаад бидээр ингээс хилцэж идэвхтэй оролцсон шүү. За хүүхдүүдээ тэгжээж амар гоё илүү үр дүнтэй болно. Бидний хүргэх гээд байгаа мессежүүдийг та хүүхдүүд маань илүү сайн ойлгоно гэсэн. Тэгээд сайн идэвхтэй байх шүү. Тэгэхгүй байх юм бол эрцэнд мэдээд бодлоо хэрэгтэй. За хүүхдүүдээс нэг асуулт асуумаар байна. Өнөөдөр бол бид имэйл хаяг, түүний ач холбогдол, имэйл бичих заавар, имэйл signature буюу гарын үс гэсэн сэдвүүдийн хэрэгцээ харин хамгийн ихний асуулт нь юу ах вэ гэхээр та бүхэн өдөр тутамдаа имэйлийг хэрэглэж чаддгүй. Одоо имэйлийн хаягтай юу гэж асуумаар байна. Имэйл хаягтай. Тэгээ нөгөө нэг орт ингэж чаддаггүй, ямар нэг юм явуултаа л гэнэ гэхээс орт чадлж батлахгүй зүгээр л ингээл байж идгэлтэй. Яг тэгээ байж л Ажлын зүйл юм бол хаягтай зарим хэрэгцээтэй үед ашигладаг. Хамгийн сүүлд хизээ яг имэйл бичсэн байв бүгдээрээ. Challenge-д оролцоод хэлдэг. Тийм байх. Challenge-д оролцохдоо бичсэн юм байна сүүлд. Challenge-д оролцохдоо л ерөөсөө бичгээд зориулагдаж байгаа юм байна тийм. Окей, баярлалаа. Ерөнхий мэдээллүүдийг авчлаа. Хүүхдүүд маань чатаар сайхан бичээд яваарай. За ярьчих дундуур нь харилцаад яваад явъя. За дараагийн слайд руу орж ирээ. За. За имэйл сонирхолтой юмнуудыг хэлэхэд би болохоор банкнд ажилладаг гэсэн тийм. Өдөр болгон надад ойролцоогоор 70-80 имэйл ирдэг юм. Банкны ажил бол тэгэхээр имэйлээр юу нь хөвчлэн явдаг. Яагаад вэ гэхээр имэйлийн давуу тал сул тал гэж байгаа тийм. Давуу тал нь юу байдаг вэ гэхээр эцсийн бүлэгтээ болохоор имэйл нь яг нөгөө SMS бичээд чатлаад ямар чат ингэ үлддэг шүү дээ тийм. Юу банкнд ажилтаа болохоор бид нар яадаг вэ гэхээр баг тэр лог шиг хавталж чаддаг гэсэн имэйл юм. Хэдэн сарын 1 жилийн өмнө юу болж байлаа тийм. Тэр сэдвүүд дээр ямар байдлаар бид нэр ажиллаж байлаа. Яаж юу нь бол хоорондоо харьцаж байлаа, хинхэн юу нь бол хинхэн рүү мэдээлэл өгч байлаа гэдэг бидний өдөр тутмын ажлууд имэйлээр явдаг. Тэгвэл манай бидний хувьд бол имэйл нь яаж юм гэхээр та бүхэн анзаарсан байна тийм. Имэйл хаяг түүний ач холбогдол 3 үндсэн мэйл провайдер бий гэдэг нь хэлж байгаа. Gmail, Yahoo, Outlook гэдэг. Бид нар бол яг Outlook илүү төлөв ажилладаг буюу банкны өөрсдийн хувийн дотоод яг ингээд хаан банк.com гэсэн мэйлээр үйл ажиллагаа. Тэгвэл манай хүүхдүүд Gmail ашиглаж байна уу? Эсвэл Yahoo ашиглаж байна уу? Эсвэл Outlook ашиглаж байна уу? Gmail л ашигладаг даа ашигладаг. Yahoo ашигладаг. Хэр их байна? Энэ таны дуу ингээд айгу ингээд тасалдаад гэх юм уу тийм маягаар ингээд сонсогдоод айгу бүдэг сонсогдоод байна. Хот хэрвэн зүгээр байна. Надад бас жоохон тасалтай.
талтай байна юм. Тий. Өө за батарсан яана. Одоо яаж гайгүй вэ? Одоо гайг болчихлоо. Өө за окей. Түрүү айг бол нэг жоохон муудсан юм шиг. Mail provider гэснээс mail provider дүүх нэг зөвлөмж гэх юм бол та бүхэн Yahoo гэдэг ашиглаарай гэж өнөөдөр зөвлөмөр байна. Бид нэр Gmail-ийг харилцагч нартай ашиглаарай гэж хэлээд зөвлөдөг. Бас Outlook-ийг ашиглаарай гэж зөвлөдөг. Яагаад вэ гэхээр Yahoo хэдэн жилийн өмнө датагаа алдчихсан гэдэг нууцлаа алдчихсан гэж сонсч байсан уу та? Сонсоогүй байна. Тэгвэл нэг шинэ мэдээлэлтэй болоорой. Ойролцоогоор нэг 3-4 жилийн өмнө байна уу да. Yahoo өөрсдийнхөө нууцлыг алдаад ойролцоогоор хэдэн сая харилцагч юм бэлээ. Өөрсдийнхөө нууцлыг алдсан байдаг. Тийм болохоор ер нь нууцлын хувьд Yahoo маань нэлээд шүү. Тийм болохоор бүгд маань Gmail юм уу Outlook-ийг хэрэглүүлж одоо илүү secure буюу аюулгүй байх шүү. За тэгвэл байгууллагууд өөрсдийн нэрийг ашигладаг жишээ нь одон үе mongol.ec.org эсвэл зөвхөн .com гэсэн .gov.edu.org гэдэг ер нь хуулийн extension буюу exclude-тэй байдаг. Энд exclude-ийн талаар та бүхэн маань хэр ялгааг мэддэг байна. .gov гэх юм бол яастай сонсож байгаагүй юм байна. Тийм үү тийм. Дандаа .com гэж тусдаг байх гэж. Дандаа .com-оор төгсгөө. Энэ ч айгүй нөгөө байгууллагынхаа юунаас хамаарат байгууллагынхаа үйл ажиллагаанаас хамаарат бид нь бол дандаа ийм .com байх уу, .mn байх уу, .gov байх уу гэдэг янз бүрийн өөр байдаг. Жишээ нь одоо хараарай за. .gov гэдэг нь болохоор яаж юм гэхээр government буюу засгийн газрын хүмүүс гэсэн үг. Засгийн газарт ажиллаж байгаа, төрд ажиллаж байгаа хүмүүс илүү gov гэснийг нь ашигладаг байна. Тийм байх. Манай сансар одайгүй нөгөө мессеж хийсэн байна хараад. За. Тийм биш үү? Тийм. Зөв тодорхойлоо шүү. Зөв тодорхойлсон байна. Тэгвэл .org гэвэл юу гэсэн үг вэ? Одон туяа маань org гэдэг шүү дээ. Монгол эколог төв маань юу гэлээ? Төрийн бүс байна. Төрийн бүс байна. Байгууллага. Тэгвэл ер нь бол ихэвчлэн төрийн бус байгууллагууд .org гэж ер нь бол ашигладаг байна шүү. Тийм болохоор яг энэ ялгаануудыг манай хүүхдүүд бүгдээрээ мэдээд аваарай. Бүгдээрээ мэдэж авснараа яг хүүхдээр цаашдаа өөр дээр нь ирж байгаа мэйлүүдийг ямар хуу ер нь байгууллагаас ямар хуу хүнээс ирж байгаа, ямар алтан тушаалтай эсвэл ямар төрлийн ажил хийдэг хүнээс ирж байгаа юм бэ гэдэг ялгах ер нь боломжтой байдаг шүү. За тэгвэл дараагийн нэг зөвлөмж юу вэ гэхээр өөрийн бүтэн нэрийг овогтой ашиглах гэж ер нь бол зөвлөлт юм байна. Та хэдийн маань тэгвэл чатан дээр нууц бишүүд имэйлүүдээр бичээрэй. Ямар имэйлээр имэйлийн нэртэй байгаа. Саги сансраа, зиндэ халуунаа. Мөнхөө баясгал. Тийм байна, маш сайн байна тий. Намаа нөгөө дуун аягүй хорч гараад нэг цаана аягүй шумтай байгаад ах юм. Хүүхдэд бас тий. Зөв. Яг үгүй. Чихвчгүй эсвэл чихвчтэй яриад үзэх юм уу? Чихвчтэй ярьж байгаа чихвчгүй чихвчтэйгээр. Нөгөө чихвчтэй ярьж байгаа бол тэгвэл бол жоохон муу сонсогдоод байдیں۔ Муу байсан өрөөл байгаа юм тийм ээ. Одоо арай гайгүй болоод байна. За. Яагаад жоохон багс нийтэд байгаа юм бэ? За тэгвэл дараагийнх нь болохоор яаж нэхлээр cuticle14@gmail.com гэж имэйл байна. Энэ хэр сайн байна? Хэр сайн имэйл вэ? Бүгд юу гэж бодож байна? Оронч маягийн юм байна. Аха. Оронч маяг. Ишо. Гmail. Тэгвэл имэйлийг яг зөв хариуллаа баталдаг. Ер нь бол
cutecurl14@gmail.com гэдэг бол төвч бол сайн имэйл биш. Яагаад вэ гэхээр хүн яг энэ мэйлийн цаана хэн байгаа вэ гэдгийг мэдэх боломж нь бол байхгүй гэсэн үг. Тэгвэл хажууд талд нь зөвхөн бодож hodentoya@gmail.com гэсэн байна. Энэ бол яг зөв имэйлийн жишээ байна шүү. Тэр тусмаа бүр овдоо байвал бүр илүү хамгийн бүтэхэн байдаг. Хүүхдүүд маань яг саяны энэ чат мэдсэн нэрүүд шиг зарим нь бол bambrush@gmail.com байна тийм. Аль болох өөрсдийнхөө нэрээр имэйлүүдээ нээж байгаарай. Тэгээ энэ дээр нэг юм нэмээд хэлэхэд одоо жишээ нь энэ хэдий хувийн өөрсдөө чинь хувийн мэйл боловч одоо хувийн мэйлээ бол ингээд амьдрал дээр бол ашиглах тохиолдол маш их гардаг. За тэгээ нэг жишээ нэг олон улсын хуралд ингээд та суух гад ингээд явж хахад cutecurl14@gmail.com гэдэг хаяг хэлүүлж явах ичгүүтэр тийм ээ. Тэгэхээр ер нь хүн олоход ч гэсэн амархан энэ одон туягийнх байна. Энэ одоо болормагийнх байна, их зүйлийнх байна гэдээ ойлгохдоор байвал амар байдаг гэсэн үг. Гэтэ манайх их сайн имэйлтэй байна. Бүгд их сайн. Бамбруу шиг их тооцоолохгүй. Болормоо төгөх зүйлэмж нь болохоор J-цэг болормоо 11-ийн дэ гэсэн байна. Болормоо дандаа 11-ийн дэ зураад авах бох тэ төгсгөөд үү. Тэгэхээр дараагийн имэйл 11-ийн дэ авал зүгээр. Аккаунт болохоор яг тэрүүгээр хичээлд орох гэдэг нөгөө Google Meet-д оруулахдаа ингээ биччихье гэдэг. Тэгээд жилийн өмнө хичээлд орохдоо энэ аккаунтыг энэ Gmail-ийг нээжсэн болохоор тэр хэвээрээ сольж болохгүй. Манай бамбруш маань бичсэн байна. Хүнийхээ дүүрэж байгаа нийцсэн шүү гэж. За өнөөдөр тэгээд солиорой. За өөр ямар мэйлийг харах үед үлээ. Хаку 414 жоох ойлгомжгүй шүү тийм ээ. За дайгуу дараагийн слайд руу орчих. За тий. Имэйл бичих заавар буюу имэйлийг ер нь юунаас бүтдэг вэ гэдгийг одоо хэдүүлээд дэлгэцэн дээр харж яах гэсэн. Тэгэхээр имэйл бол bank subject гэдэг x-тэй байгаа буюу subject нь имэйлийн гарч гэсэн үг. За дээрэс нь хамгийн дээдлэлт нь анзаарч байгаа баруун дээд үнцгт нь to гэдэг байгаа тийм. Хэн рүү явуулж байгаа юм бэ гэдгийг харуулж байгаа гэсэн. За тэгвэл хойчтон CC/BCC бүгдүүд бас ялгааг нь ойлгохгүй, ялгааг нь сайн мэдгүй хүмүүс бас зөвхөн бүгдүүд гэхгүй том хүмүүс ч гэсэн айгүй байдаг. Тэгэхээр CC гэдэг бол имэйл бичсэн явуулсан хүнд болохоор to гэдгээс юугаар ялгаатай вэ гэхээр та зүгээр FYI хийхэд тусдаа шүү. For your information. Та зүгээр танд бол мэдээлэл өгж явуулж байгаа шүү гэх юм бол CC-д бичдэг гэсэн. Харин to халахгүй тий. Тий яа. Заавал хариу гарахгүй. Харин to гэж явуулсан байх юм бол энэ имэйл зөвхөн чамд зориулагдсан шүү. Заавал та энэ мэйлийг уншаарай гэж байгаа тохиолдолд to дээр нь тавиад уцаараа тэгвэл хариу нэгдэг байна. За тэгвэл BCC гэдэг нь болохоор ямар учиртай юм бэ гэхээр CC-гээс нэг ялгаатай юм нь BCC явуулсан хүнд нь энэ хүн рүү имэйлийг давхар явуулсан гэдэг нь ерөөсөө харагддаг. За саяныхыг ойлгосноо манай бүгд амархнаар энийг тайлбарлаад өөрсдөө ойлгохтой BCC-ийн ямар учиртай гэх тайлбарлаад өгөөч. Энэ ярианы хэсэг нөгөө нэг дахиад нэг тусдаад болохоор ойлгохгүй байна. Яасан бэ? Ярианы хэсэг нь тасалбар ойлгохгүй байна. Оо тийм үү. Яна заавчлаарай. За би тэгвэл засаад те подкам өргөжлүүлж байгаа заавчлаарай. Энэ дээр ярьж байна. За CC гэдэг нь болохоор одоо жишээ аваад хэдүүл ярьчих те. За to гэдэг би to гэдэг дээрээ би за амина бичлээ тийм ээ. За амина руу би мэйл явуулах юм байна. За CC гэдэг дээр дарангууд дахиад нөгөө нэг мэйл оруулах зай гарч ирнэ. Тэрэн дээр нь би номын эрдний мэйлийг бичлээ. За тэгээд би энэ мэйлээ явуулаа гэхэд аминад болохоор энэ аминаар л зөвхөн явуулсан мэйл гэдэг нь ирнэ. За номын эрдэнд болохоор энэ CC гэж чам руу явуулсан мэйл байна шүү гэж ирдэг байхгүй юу. Тэгэхээр номын эрдэнд маань энэ мэйлийг юу гэж ойлгох вэ гэхээр за энэ мэйлийг надаа зүгээр энэ амина гэдэг хүн рүү имэйл явуулчлаа шүү гэд мэдээлэл өгөх зорилгоор явуулж байгаа юм байна. Би энэ мэйл рүү заавал хариу албагүй юм байна гэж ойлгоно гэсэн үг. За хэрвээ BCC гэдэг дээр бичээд явуулчих юм бол за би to дээр нь аминаг явуулсан. За BCC дээр нь номын эрдэнд тавьчих юм бол аминад нөгөө BCC буюу номын эрдэнэ рүү энэ мэйл явсан гэдэг мэдээлэл нь очихгүй гэсэн үг.
Харин CC дээр нөгөө номын эрдэм тавьсан байхад Амина руу мэйл очихдоо давхар энэ мэйлийг номын эрдэм рүү CC дэгдээд очсон юм байна шүү гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг чинь жишээ нь за нэг Амина руу би мэйл явуулгалаа. Гэхдээ би Аминад мэддэхгүйгээр би номоо руу тэр мэйлийг явуулмаар байвал би CC дээр тавьчихна гэсэн үг байхгүй юу? Номогийн хаягийг. Ингэж ярихаар арай ойлгогдож байна уу? Ойлгосноо. Ойлгоцсон тий. За энэ яг жоохон одоо бол та хэд маань бол нэг өдөр тутамдаа ашиглаад байх шаардлагагүй. Гэхдээ одоо жишээ нь хичээл дээрээ ч юм уу тий. Одоо та хэд нэг баг боллоо гэж бодоход багийнхаа одоо нөгөө нэг даалгаврыг одоо хичээлүүд чинь нөгөө YC Challenger жишээ авч ялдаа тийм ээ. YC Challenger-д оролцохдоо та хэд маань манай мэйл хаяг руу имэйл явуулдаг шүү дээ тийм ээ. За түүх дээр нь одоо манай хаягийг оруулна тийм ээ. За info@mongol.ecc.org гэдэг. За тэгвэл CC дээр нь энэ удаад хэнийг оруулж болох вэ гэхээр бусад нөгөө багийнхаа хүмүүсийн мэйл хаягийг оруулж болох байхгүй юу? Тэгэх юм бол нөгөө хүмүүс info руу нөгөө мэйл явуулсан юм байна. Гэхдээ энэ мэйлийг явуулчлаа шүү гэж бид нарт бас мэддэгдээд манай хүмүүс маань энэ CC дээр нь бидрийг тавьсан байна гэдээ ойлгож болно гэсэн үг. За одоо тэгэхээр ойлгосон тийм ээ. За энийг таад маань илүү нөгөө нэг албан хэрэгцээнд ажил дээр орохоор илүү сайн бас туршлагатай болоод ойлгож чинь гэсэн үг. За тэгээд дараа үргэлжлүүлж яхад бол subject хэсгийг бол хизээч хоос орхиж болохгүй. Subject гэдэг бол ерөөсөө гарчиг гэсэн үг тийм ээ. За та бүхэн нөгөө inbox руугаа ороод харахаар гарчиг болон нөгөө имэйл дээр хамгийн ихний өгүүлбэрүүд харагддаг шүү дээ тийм ээ. Гарчиггүй имэйлийг одоо хүн орж унших сэтэл төрөх болов? Үгүй. Энэхүү харахгүй хаа. Тий. Гарчиг дээр нь тэгэхээр ямар мэдээлэл байвал ер нь зохистой вэ? Гарчиг дээр нь яг нөгөө гол биш яг ингэ нөгөө сонирхлын татчаар их юм уу? Гол зүйлийг гол зүйлээ оруулаад өгчвөл Тодорхой байвал яг зөв. Имэйлийн гарчиг маань өөрөө богино тэмдэгттэй учраас хэдүүлээ сонирхолтой гэхээс илүү ерөөсөө энэ имэйл юуны тухай юм бэ гэдгийг товчхон тодорхой оруулж чадах болно. За жишээ нь subject дээр нь за та бүхэн challenge-д оролцохдоо за YC challenge номер 9, номер 10 ч гэдэг юм уу те тэгээд оруулчих юм байна. Манай YC challenge-д ирж байгаа хүмүүс юм байна гэж бид нар харахад амар болно гэсэн. За даалгавраа явуулахдаа ч гэсэн те за монгол хэлний даалгавар тэд гэж тавьчих юм бол хинт ч гэсэн одоо уншихад амар болно гэсэн. Тэгэхээр түүгээ эхлээд та бүхэн нөгөө имэйлээ бичгээсээ өмнө имэйлийг хаяг илгээ хүнийхээ нэрийг за дээрэс нь гарчгаа заавал биччихээд дараа нь имэйлийнхаа их хэсэг буюу бодигоо оруулнаа бичнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дарааллын хувьд бас ингэж явж байна. Дараа нь бас гарчгаа мартахгүйгээр шууд нөгөө хүүхдүүд маань ингэдэж штэ хүүхдүүд ч гэлтгүй бид нар ч гэсэн заримдаа тийм гарчгаа оруулахгүйгаас эхэлж оруулаагүйгээсээ болоод гяс нөгөө нэг их текстээ бичингүүтлээ сend дарчдаг. Тэгэхээр нөгөө гарчиггүй явцдаг. Нэгэнт явсан мэйлийг бол буцаах боломжгүй ам алдвал тарьж болохгүй гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр бол ингээд жоохон алдаа гардаг шүү. Тэгэхээр хамгийн түрүүнд гарчгаа тавиад сураарэ та бүхэн маань. За сая хүн хин юм асуух гэсэн бэ? За манай намаа маань эргээд орж ирж байгаа шиг байна. За гарчган дээр хэдүүл одоо ойлгосон тийм ээ. Дараалал тэгэхээр яаж явах вэ? Имэйл хаяг бичих хүнийхээ нэрийг төв дээр оруулчаад за CC шаардлагатай энэ имэйл явагдсан шүү гэдэг мэдээллийг хүмүүсээ CC дээр нь оруулчаад за нөгөө жинхэнэ явуулсан хүнээсээ нууцлалтайгаар хүн рүү явуулбал BCC дээр нь тавьчаад за тэгээ гарчгаа биччихээд тэгээд их текст рүү орох байгаа тийм ээ. За ойлгомжтой байна уу тийм ээ. За цаашаа үргэлжлүүлэх юм. Намаа ороод ирсэн үү? Одоо яаж явах вэ? За одоо яаж ин уучлаарай. За одоо болсон юм. За уучлаарай. Жохон мэрэгжлийн боллоо уучлаарай. За энэ дээр Outcome нэлээд бадцсан байгаа бах. Энэ дээр нэг юм нэмэр санагдаад ярьж амжсан уу үгүй юу? Имэйлээ бичгэд яг бидний нөгөө одоо эхлэл body төгсгөл гэдэг ингээ бичдэг те. Тэр имэйл дээр айгүй чухал байдаг шүү юм бол. Эхлээд мэдээж сайн байна уугаараа эхлэн те. Сайн байна уу, өглөөний мэнд, өдрийн мэнд эсвэл одоо олон хүмүүс байх юм бол сайн байцгаана уу ч гэдэг юм уу те. Яваад хамгийн гол юм нь болохоор body хэсэг буюу имэйлээ заавал нөгөө загварыг нь layout гэж ерөнхийдөө бол бид нэрлэдэг. Тэрний юу вэ гэхээр дарааллыг нь яг текстийн дарааллыг ер нь бол айгүй зөв бичих хэрэгтэй байдаг шүү. Энэ дээр гэхдээ нэг
алдаа гаргадаг айгүй том нөгөө нэг алдаа байдаг. Тэр нь ямар алдаа вэ гэхээр хүмүүс олон ийм олон сэдвийг нэг дор багтаагаад үргэлжлсэн үгийн зохиол шиг бичдэг ер нь бол ингээд амар урт. Тэрийг ерөнхийдөө бол бид над дээр нөгөө өдөр болгон 70-80 имэйл ирдэг гэсэн те. Тэр 70-80 имэйл болгон тэгж ирэх юм бол миний ажил сайн явагдахгүй гэсэн үг. Тийм болохоор тэрийг яг энэ мэйл дотор хэдэн юмны талаар ярьж байгаа. За магадгүй 3 сэдвийн талаар ярьж байгаа юм уу те. Өнөөдрийн жишээ нь YC-ийн бидний зөвчээл түрүүн хамгийн эхлээд имэйл дээр 3 хэсгээр имэйл бичих заавар гэж ярина гэсэн шиг энэ имэйл дээр ер нь бол ийм 3 сэдв байгаа шүү гэж ер нь бол заавал ер нь тэрийг тус нь ангилж харуулдаг их зүгээр байдаг шүү. За мэдээж тэгээд имэйлний энэ календартай холбоод чухал арга хэмжээнүүдийг тэмдэглэх боломжтой гэдэг бол бас их айгүй чухал байдаг шүү ер нь бол. За энэ дээр Otcom нэмэх зүйлс байгаа юу? Нэг яриаг байгаа юм болохоор имэйлээ нөө цаг тохируулаад илгээх боломжтой гэдэг яриаг байгаа. За энэ тийм гэдэг баатан байгаа шүү дээ тийм ээ. За энэ дэлгэцэн дээр би зааж байна. Энийний хажууд энэ сум байгаа доошогоо ингээд гарах боломжтой. Энэ дээр дарангууд нөгөө schedule хийх боломж гарч ирдэг. Тэгэхээр за мэйлээ ингээд бэлтчихэд хэрвээ та тухайн цаг завгүй бол наан нь бэлтчихэд нөгөө цагаа тааруулаад орчих юм бол мэйл чи автоматар тэр хүн рүү явчихдаг гэсэн үг байгаа. Тэг энэ бас хэрэгтэй тохиргоо байдаг. Тийм шүү. Имэйл бичих дараагийн нэг заавар юу вэ гэхлээр Монгол бол заавал кириллээр бичнэ. Заавал. Тэгэхээр хүүхдүүд маань бүгдээрээ заавал кириллээр бичиж байгаарай. Харин латинаар буюу латин үгийг бол бид нар илүү нөгөө чат илүү яг альбан бос юмнуудад хэрэгэлдэг те. Англиар бичээгүй байгаа тохиолдолд оруулж байгаарай. Латинаар бол бичиж болно шүү. За тэгвэл мэдээж имэйлийг бичихдээ яадаггүй гэхээр илдэг найрсаг байх хэрэгтэй байдаг гэдэг. За дээрэс нь имэйл заавал шалгах хэрэгтэй байдаг. Алдаатай имэйл нь чамайг хайхрамжгүй хүн болгож харагдуулах учраас дахин шалгаараа буюу чухал мэйл бичиж байгаа тохиолдолд чухал биш мэйл бичиж байгаа тохиолдолд ч байсан гэсэн үг үсгийнхаа алдааг те хин рүү явж байгаа вэ? Гарчг нь юу вэ? Гарын үсэг надад байгаа болов? Яг би хэлэх гэж байгаа үгнүүдээ гол яг мэдрүүлж чадсан болов гэдгийг нь аягүй чухал болж байна. За илдэг найрсаг байдал гэдэг нь болохоор имэйлд илдэг найрсаг байдал талархлын хэлбэрүүд маш их анхаарал хандуулдаг тул үүнийг нэмэхээ бүү мартаарай. Сүүлийн үед болохоор яаж юм гэхлээр нөгөө ковид болсон те. Ковид болсноор яасан бэ гэхлээр бүх юм онлайн руу шилжсэн. Бүх юм онлайн руу шилжээд ангууд нэг юмыг бид нэр дутагдaltaа хийд юм байна гэдгийг анзаарсан. Тэр нь юу вэ гэхлээр илдэг найрсаг байдлыг текстэн дээрээ сайн гаргаж өгөхгүй бол нөгөө өндөө за гэж бичсэн юм шиг уншигдтын гэсэн шүү ер нь. Тийм болохоор заавал эможи оруулд юм уу эсвэл яг би уурлаагүй байгаа шүү. Яг энийг амар гоё илгээр бичиж байгаа шүү гэдгийг бүр яг ойлгохоор ер нь бол сайн гэдэг нөө proofreading гэж нэрлэдэг те. Имэйлээ шалгангаа яг илдэг найрсаг байдлыг үзүүлж чадчихна уу гэдгийг сайн харуул их зүгээр байдаг шүү. За энэ дээр Otcom нэмэх зүйл байгаа лоо. Нэмэх юм байхгүй те. Ерөнхийдөө бас нөгөө баярлалаа те. Өглөөний минь түрүүн өглөөний минь эхлээд мэндийг асуугаа. За хэрвээ уулзах цаг товолж бол тэр танд болж байна уу те. Юугээ шалгаад яг зөв. За баярлалаа. Баяртай эргээ холбогдоор асуух зүйл байвал хэлээрээ гэд ерөнхийдөө дандаа тийм илдэг найрсаг тооныг хадгалнаа гэсэн үг. Англи монгол дээр энэ ялгаагүй тийм ээ. Яг зөв. Аха. За дараагийн слайд. За тэгвэл дараагийн слайд руу оръё. За имэйлийн гарын үсэг гэсэн байна. Email signature буюу имэйлийн гарын үсэг. Хүүхдүүд маань гарын үсгээ имэйл дээр тохируулсан байдаг болов? Үгүй хаа баг. Имэйлээ явуулахдаа хамгийн доорн тэгвэл та хэд маань юу бичиж байгаа вэ ер нь? Хамгийн доорн тохируулаагүй гэж байна уу гэнэ. Тэгэхээр хамгийн сүүлд нөгөө нэг текстээ бичээл дуусаа шууд илгээдэг. Шууд яваалаа. За тэгвэл дэлгэцэн дээр Otcom-гийн маань, Одон Туяагийн маань гарын үсэг гарсан байна. Энийг гарын үсгийг Otcom маань имэйлээр явуулах болгондоо энийг гараараа бичдэг болов та хэд юу гэж бодож байна? Автомат тохиргоо болгосон байж магадгүй. Яг зөв. Аха. Автомат тохиргоотой байдаг. Энэ дээр
Откогийн гарын үсэг бүр амар гоё гарын үсэг. Та анзаараад үзээрэй за. Хамгийн дээдлэлт нь болохоор түрүүчийн яг сэдвтэйгээ холбогдохтой илдэг байх, хүндэтгсэн гэдэг хэсэг орж ирж байна. Юу ч бичсэн байсан гэсэн хамгийн доор нь хүндэтгсэн гэдэг би чамаа хүндэтгэж байгаа шүү, би таныг хүндэтгэж байгаа шүү гэдэг тексттэй байдаг байх нь. Зөв. Хүндэтгсэн, ёсолсон эсвэл ингээд нөгөө англиар бас айгүй гой гой үгнүүдийг банкны ажилтнууд за зөвхөн банкны ажилтнууд гэхгүй имэйл хэрэглэж байгаа хүмүүс айгүй хэрэглэдэг. Google дэж бас та бүхэн маань хараарай. Түүний дараагаар гарын үсгэнд юу ордог вэ гэхээр нэр, мэдээж нэр орно те. Овг нэр бүтнээр орно. Заавал. Хоёрт нь болохоор ямар албан тушаалтай хүн юм. Хүүхдүүдийн маань хувьд бол 11-ийн Д ангийн сурагч эсвэл одоо удахгүй оюутан болно. 1-р курсын оюутан, 2-р курсын оюутан юу гэж бичиж болно. Заавал албан тушаалаа өөрийнхөө ер нь бол тэгж ранкийг бол оруулж өгч байдаг. Тэрний дараагаар юу оруулдаг вэ гэхээр хаана ажилдаг вэ? Откогийн маань хувьд бол Монгол эколог төвд ажилдаг байх нь. Монгол эколог төвд ажиллахдаа тухайн офис нь Откотой уулзъя гэх юм бол Монгол эколог төв нь хаана байдаг вэ гэдэг гарын үсгэнд нь хаягн заавал орж ирснийг та бүхэн маань анзаараад үзээрэй. Тухайн байгууллагын нь хаягийг нь оруулаад өгсөн буюу дараа нь би Откотой уулзахаар боллоо гэх юм бол Сүхбаатар дүүргийн 1-р хорооны ЮНЕСКО гудамж 31-75-ын 502 дугаар өрөөнд очих юм бол Откотой уулзах болох нэ гэд мэргэжлийн харилцаан дээр те имэйлийн харилцаан дээр бол ингэж орж ирдэг байх нэ. За тэгвэл имэйлээр бид нэр хоорондоо эн чинь дандаа л гол үзэл баримтал нь юу болж байна гэхээр хүмүүс хоорондоо холбогдож байгаа л гэсэн үг. За тэгвэл хаягаараа холбогдож болж байгаа юм байна. Дээрээс нь гар утас айгүй чухал байх юм. Ямар гар утсаар холбогдох вэ? Ямар офисын утсаар холбогдох вэ гэдгээ бол Отком маань оруулж өгсөн байх нэ. Дээрээс нь тухайн байгууллагынхаа вебсайт уудыг дээрээс нь icon логотойгоо оруулж өгсөн байх. Энэ бүх тохиргоог Gmail дээр ч байд юм уу, Yahoo дээр ч юм уу, Outlook дээр ч юм уу, яач гэдгийг хүүхдүүд маань мэдэх үү? Агч мэдхгүй шээ. Мэдхгүй байна. Өнөөдөр тэгвэл мэддэг болъё те. Заавал энэ нэг баг угаасаа Отком амар гоё хичээл, гоё даалгавар өгнө гэдэг хичээсэн. Тэгэл их чухал байсан юм байна да. За тэгвэл имэйлийн signature тэгвэл ийм учиртай байт юм байж. Хажуу талд нь нэг слайд байгааг та хэд маань анзаараарай. Хурдан хариу өгөх. Имэйлийн харилцаанд хурдан товч бөгөө тодорхой хариу өгөх гэдэг айгүй чухал байдаг. Яагаад вэ гэхээр имэйл нь хурдан өгч байж яаралтай хариу өгөх шаардлагагүй бол имэйл хүлээ авлаа гэж мэдэгдэж байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр тэрний цаана ажил явагдаж байгаа тийм. Тэрний цаана танаас хариу хүлээж байгаа юм бол тийм болохоор таны имэйлийг хүлээгээд авчлаа шүү. Зүгээр ингээд хараад ихэвчлэн ингээд хүмүүс яадаг вэ гэхээр нэг гаргадаг дутагдал нь болохоор яадаг вэ гэхээр харчаад уншичаад өнгөрчдөг. Нөгөө хүндээ би таны хариуг авсан байгаа шүү. Таны имэйлийг авсан байгаа шүү. Удахгүй би хариу буцаагаад бичнэ гэдгийг бичдэггүй байх нэ. Тийм болохоор хүүхдүүд маань заавал имэйлээр хоорондоо харьцахдаа хурдан хариу өгж сураарай гэж хэлж байгаа шүү. За энэ дээр Отком нэмэх зүйлс байгаа юу? За энэ дээр нэмэх юм гэвэл за имэйлийн гарын үсэг дээр болохоор яг энэ бол зүгээр яг албан байгууллагад ажилладаг те ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд бол яг төгс жишээ болж чадна. За хүүхдүүд маань болохоор яах вэ гэхээр за хүндэтгсэн юм уу ясалсан гэдэг үгээ бичлээ. За араас нь өөрийнхөө овог нэрийг бичлээ. Нэр овог шүү. За дараал нь өөрийнхөө нэрийг дараа нь овгоо бичнэ. За 4-8-аас нэр албан тушаал гэдгээрээ тэтгэр ангийн тэдийн сурагч гэдэг чинь. За гар утсаас биччихээ зүгээр. За хаяг дээр нь чинь Ховд аймгийн Мөнх Архан сум бол Ховд аймгийн Мөнх Архан сум, Манхан сум, Өсгөлийн тэдгээд ерөнхий ингээд хаягаа бичнэ. Хүүхдүүд та нарын хувьд бол боломжтой гэсэн үг. За сургуулийнхаа хаягийг ч бас оруулж ирсэн юм байна тийм. За одоо тэгэхээр өнөөдрийн нөгөө нэг лекцийн маань гол тасгал ажил буюу за YC 10 оноогоо өгнөгдсөн байгаа. 10 оноогоо одоо шалгахдаа бид нар яг энэ тасгал ажлыг хийгээд над руу имэйл хийлгээсэн бүх хүмүүст бол 10 оноо өгөх байгаа шүү. Илгээгээгүй хүмүүст бол өгөхгүй гэдгийг анхаараарай. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ нэг ийм лекц өөртөө эрэхтэй юм сурцсан одоо сонсож байгаа юм чинь энийгээ тасгал ажил болгоод
бүгдээ имэйлдээ signature-тай болъё идэх үү? За Тэгэл та. Үүнийхээ signature руу ороод тохируулах боломжтой гэж үзэж байна. Чимээгүй. За тэгэхээр хэдүүлээ эхлээд үйл ажил маань яах вэ гэхээр бүгд ашигладаг имэйл рүүгээ орно. За Gmail бол Gmail рүүгээ ороод, Yahoo бол Yahoo руугаа ороод, Outlook бол Outlook рүүгээ ороод. За эхний ээлжинд нөгөө нэг би гар утсан дээр тохиргоог нь бол яаж үгүй мэдгүй байна. Десктопн дээр бол буюу компьютероос орж байгаа нөхцөлд бол тохируулахад бол амар байдаг. Тэгэхээр та хэд маань эхний ээлжинд гар утсаараа ороод шинэ имэйл нөгөө compose email гэдэг рүүгээ ороод за одон tuya@mongol.ecc.org түү дээр нэнийг тавих нь шүү дээ тийм ээ. За түү дээр миний мэйл хаягийг тавиад за гарчиг дээр нь болохоор YC lecture and discussion номер 15 гэсэн гарчиг бичээд за тэгээд их нь юу байх вэ гэхээр за их нь бичсэн ч болон бичихгүй байсан ч болон гол нь email signature буюу нөгөө түрүүний үздсэн энэ нөгөө хүндэтгсэн овог нэр албан тушаал гар утас хаяг гэдгээ ингээд оруулсан email над руу бичснээр за та бүгдийн маань YC 10 оноо орох байгаа шүү. За тэгэхээр дасгал ажил ойлгомжтой хэдүүлээ 10 минутанд хийвэл арай их байна уу? Юу гэж бодож байна мө хэдэн минут хөө? Өстой гоё даалгавар байна. 10 минут бол байхад болох хаа хүүхдүүд маань хажуугаар нь хийж лээ гэх тийм. За одооноос тэгвэл цаг яваад хэдүүлээ 10 минут имэйлээ явуулах уу? За ойлгомжгүй за тэнд ийм байд юм байна шүү гэдэг чатаараа хэдүүлээ хоорондоо мэдээлэл солилцоод байж болно. За тэгээ та хэд маань өөрсдөө нөгөө email signature-аа хаана хадгалдаг яг нөгөө автоматар тохируулцдаг гэсэн шүү дээ тийм ээ. За автоматар settings руугаа ороод мэдээж тохируулна. За өөрийгөө тохируулчаад та бүхэн бас аавынхаа, ээжийнхээ, гэр бүлийнхээ тий өвөө эмээгийнхээ ч юм уу дүүнийхээ бас тохируулж өгөөрэй. Энэ бол одоо маш email харилцаа гэдэг маш чухал учраас ганцхан өөрөө биш бас гэр бүлийнхэндээ найз нөхдөд бас зааж өгөөрэй гэж уриалмаар байна. Тийм шүү. Дасгал ажил ойлгомжтой юу? Хүүхдүүд маань дасгал ажлаа хийгээд эхэлсэн болоо чимээг байгаад байна уу? Тэг хийж байна. Хийж байна. Амжилт. За би шууд гар утснаас эндээс ингээд имэйлээр ингээд хараад авах боломжтой. Хүүхдүүд маань гарын үсгээ тохируулж чадчихна уу? Гар утсан дээр тохируулахаар хэр хэцүү байд юм бэ? Энэ шоу гэж хэлэхгүй байна. Гар утсан дээрээ жоох харин болдгүй юм билээ. Browser-өөс оруулах болох юм билээ. Тэгэхээр таад маань Шууд Chrome-ороо юм уу, Internet Explorer-ороо ч юм уу оруулах зүгээр юм байна те. Одоо жишээ нь эндээс би үзүүлж яах вэ? Outcome эсвэл дэлгэцээ шеэрлж байгаад Google дээр харуулах уу хүүхдүүдтэй? Тэгээ. Хэрхэн signature гар утсан дээр тааруулах вэ гэдэг юм уу? Хэрэг компьютероос авч байгаа нөхцөлд бол за compose дээр оронгууд за энэ баттон байгаа insert signature гэдэг. Та одоо дээр. За энэ бол угсаа нөгөө гарын үсгээ оруулах гэж байгаа. За би болохоор энэ чи англи монгол гээ хоёроор ингээд бэлтгэсэн байдаг. За англи хөнлөө имэйл өчөж бол англи signature ашигладаг. Монгол хөнлөө бол монголыг ашиглаад явдаг байгаа. Та ч гэсэн бас англи монголоор хадгалжвал амар байгаа. За энэ зэсрийнхаа manage signatures руу орохоор за миний нөгөө хадгалсан гарын үсгүүд маань гарч ирнэ гэсэн үг. За энэ англи нь бол энэ ч байна. Монгол нь бол энэ ч байна. Шинийг нэмэхээр бол энэ гэдэг рүү орох юм шүү. Create new руу ороод signature name бас бичиж болох юм тийм ээ. За одоо юу гэдгийг. За YC гэж тий. За энэ дээр одоо ингээд өөрхийгөө гэсэн ингээд бичээд ингээд оруулнаа гэсэн. Тэгээд энэ маань ингээд автоматар хадгалагдчихна. За тэгээд email бичиж болгонд за энэ signature-ийнхаа энэ нөгөө нэг балны зурагтай icon дээрээ дараад ингээд англи байл англигаа ингээд гаргаж ирээд монгол байвал монголыгоо гаргаж ирээд явуулаад авах боломжтой гэсэн үг шүү. За ер нь энэ settings дотор маш олон гоё хоргоонууд байдаг. Таад манайд гэхдээ завгүй л байгаа. Гэхдээ сонсож байгаа үед
сонсож байгаа гэж найдаад нөгөө амралт энэ төр авцсан үед бас нөгөө автоматар хариу явуулдаг штэ тийм ээ. За уучлаарай би хэлээд байгаа шүү. Тэр тохиргоонууд бүгд энд байдаг. Би Gmail дээр тааруулаад сурцсан шүү одгоо. За тэгвэл Гар утсан дээр. за хаашаа нурах юм бэ? Compose гэдэг дээрээ дарж штэ тий. Манай хүүхдүүд сонсож байгаа юу? Гар утснаасаа Gmail дээр тааруулах гэж байгаа хүүхдүүд байвал сонсоорой за. Compose гэж дарангууд баруун дээд буланд нь болохоор settings байна. Settings руугаа дараад орохоор тэр дотор нөө юу нэ? Миний Gmail, өөрийнхөө Gmail дээрээ дараад ороорой хөө. За. Дараад оронгууд account inbox notifications гэдэг хэсгүүд харагдаж байгаа юу та хэдэд? Account inbox. Харагдаж байна. Жохон доош нь явуулаад явангууд mobile signature гэдэг байна. За тийм байна. Тийм богоц. За тэрэн дээр нь юмнуудаа бичээд үзээрэй. Би бас өөрийнхөөгөө бичнэ. Тэгэхээр энэ дээрээ шууд одоо нөгөө хүндэлсэн тэр гэдүүгээ бичнэ гэсэн үг үү? Тэгнэ гэсэн үг аха. Enter дараад ингээд enter дараад явж болох юм байна шүү хөө. Ойлгогдож байна уу? Дахиад тайлбарлах уу? Манайх Окей, минут одныг чи минутаа жоохон сонгохгүй л нөгөө нэг сайн ингээд тайлбарын хооронд ч болсонгүй. За юутэй ч одоогийн байдлаар бол сагийн сансраас мессеж ирсэн байна. Имэйл ирсэн байна. За яг гой зааврын дагуу явуулсан байна. Хүндэтгэн Сансраад Нуранбаатар Хинтээ аймгийн лаборатори хэрлэн 1-р сургууль. Лаборатори хэрлэн 1-р сургууль Хэрлэн сум Хинтээ аймаг Чингис хот гар утасны ханд дугаарыг бичсэн байна. За сансрын цаг баярлалаа. Сансруудтай баярлалаа. Даалгаврыг маш сайн гүйцэтгэсэн байна. YC 10 оноогоо авсан шүү. За мандахай email signature утсан дээрээ хэрхэн тохируулах юм бол гэж тохиргоог нээсэн. Момент та завтай байвал чатан дээр Дахиад хэлэх үү? бичих юм уу? Оо за. Тэгэх үү? За тэгээ. Дахиад хэлээд өгөөч. За тэгээ. Би дахиад хэлээд өгье. Юун дээрээ орохоор Gmail рүүгээ ороод compose гэдэг яг нөгөө шинэ мессеж бичих гэж байгаа юм шиг орчоороо Gmail дээрээ. Тэгэнгუთ баруун тий аппликейшн дээр шүү. Gmail-ийн аппликейшн дээр. Би болохоор гар утаснасаа яг тааттай адилхан үзэж байгаа. Тэгэнгუთ баруун дээд буланд болохоор 3 цэг байгаа буюу дарангууд settings гэдэг хэсэг рүү дараад ороорой. Манай хүмүүс settings гэдэг рүү дараад оронгууд өөрийнхөө Gmail рүү дараад орчих. За би жишээ нь дараад оронгууд надад юу харагдаж байна гэхээр account inbox гэдэг хэсгүүд харагдаж байна. Тэр settings-ээс жоохон доош нь явуулаад үзэнгүүт mobile signature буюу гарын үсгний хэсэг гараад ирж байна. Тэрэн дээрээ дарахаар хүндэтгсэн эдрийг оруулах text field ер нь бол гарч ирж байна гэсэн үг юм байгаа шүү. Би бол хүндэтгсэн номын эрдэнэ жамц гэдэг өөрийнхөө гар утасны дугаарыг биччихлээ. Одоо Otco руугаа явуулнаа. Сансруудаас имэйл ирсэн. Бас сансрууд signature бол тохируулчихсан гэж ойлголоо зөв үү те? За марламаагаас имэйл ирж байна. Voice Electron Discussion номер 15. Эсвэл амийн хатгалаас марламаа олдогдож байна. Хүндэтгсэн 11. За бас та хэд манаас тухтайхан шиг яг зэгцэнд нь оруулаад. За цэндээ хүүгээс имэйл ирсэн байна. Цэндээ хүүхдээ signature-гүй имэйл явуулсан байх шүү. Энэ амжилт явуулсан байна. Гарын хэсэг гэсэн үг шиг байна. Signature-аа дахиад явуулаарай. За намаас имэйл ирсэн байна. Номер маань энэ лекцийн дараа
19 сайд. За. Зүлэмжээ хүлээж авлаа. За Батэлгэрээс ирсэн байна. Батэлгэр гэсэн. За локейшн. За имэйл ойлгомжтой байна. За гэхдээ лекцийн дараа дахиад сайжруулаарай. Мэйлийг хүлээж авлаа. Мантахаагаас ирсэн байна. За хэдүүл одоо ингээд 5 гэдэг чинь за одоо 8 минутанд хангалттай юу? За мантахаа инхчингээс ирсэн байна. Инхчин зөвхөн хүндэтгсэн их бат. За одоо та хэд дасгал гэж явах яарад дутуу явуулаад багт юм байна. За юуны дараа лекцийн дараа л дахиад сайжруулаарай. Нэгээс ирсэн байна. Шин цэцэг Наранбаатар. Хинтээ аймгийн лаборатори 1-р сургуулийн СИО ангийн сурагч. Энэ Хинтээ аймгийн лаборатори 1-р сургуулийн сурагч ямар мундаг юм бэ? Яста яг гоё сайн үчил бэлдээд явуулсан байна. Сансар од хоёр адилхан баярлалаа. Сайн байна. За хатгалын чагнаагаас ирсэн байна. За маш товч тодорхой зөв болсон байна. Ойлгосон байна. Баярлалаа. Хүүхдүүд маань ер нь даалгавраа лекцээ ер нь сайн ойлгосон юм байна. За Аминагаас ирсэн байна. За Амина дараа нөгөө юун дээр энэ овог нэр альбан тушаал гар утас гэдэг хэсгүүдийг аваад авчвал ер нь баг зүгээр. За болсон байна, баярлалаа. За мэйл илгээж байгаа хүүхдүүдэд 10 оноо өгж байгаа шүү. YC 10 оноо өгж байгаа шүү. Тэгэхээр хараарай. За имэйлэн дээр өөр хэлэх юм байна уу? Эсвэл намайг нэг имэйлтэй холбоотой тийм хөгжилтэй сонирхолтой дурсамж байна уу? Хөгжилтэй дурсамж гэдгсэн чи яг нэг юм санаанд орчлоо. Яг нөгөө ковид болоод бид нар удаагүй байжсэн чинь бүх имэйлүүд нөгөө хоорондоо бид нар дандаа гэрээсээ ажилдаг болсон. Тэгээ хуучин болохоор яаж хийсэн гэхээр ажил дээр нэг нэгнийгээ хараад ингээд хүмүүс юу яд юм бэ? Офисоос ажиллахын нэг давуу тал нь энэ маань жоохон ууртай байгаа юм байна да, эсвэл баяртай байгаа юм байна да гэдгийг нөгөө харж чаддаг. Байнгын ингээд имэйлээр ингээд харьцаа яваад тахлаар нэг хэцүү юм бид нэр хоорондоо бүр амар нэг удаа хэрүүлээ гээд яа тэгэхээр нөгөө төрүүч нөө илдэг найрсаг харилцаа гэдгүүдийг ерөөсөө сайн шингээж чадаагүй байсан. Тэгж байгаа л нөгөө зайнаас ажиллаад ангууд нэгнийгээ байн гууртай яваад байгааг нь мэдэхгүй те нэгнийгээ байн ер нь айгүй стресстэй яваад байгааг мэдэхгүй байж байгаад бид нэг удаа бүр нэлээд хоорондоо муудалж байсан үйл ажиллагаатад гарч байсан. Тэр бүр айгүй сүүлд нь бодоод байхад айгүй инээдтэй санагдаад тэгээ сая яг гин хичээлийг бас нэг откотоо бэлдэж байхдаа нэрэл идэг харьцаа гэдэг имэйл айгүй чухал ээжтэй бодчихлоо. Тэгээ бас нөгөө тухайн хүнийхээ хоолоогоор имэйл мессежж гэсэн уншдаг шүү дээ тийм ээ. Зүгээр тэг ахаа. За гэж юм шууртаа шүү. Харин манай хүүхдүүдэд мэйл хөгжилтэй дурсамжууд байна уу? Отко чатан дээр мэйл очсон байна уу? Шалгаад өгөөрэй гэд ирсэн байх шүү. Сайн байна уу? Юм асуух гэсэн. За аха. За би нөгөө signature гэдэг дээрээ ингээд юмудад харуулад одоо явуулахаараа яа гэм бол би нөгөө өмнө яг имэйл бичиж байгаагүй байхгүй юу? За. Явуулахаар бол яг саяныхаа нөгөө compose гэдэг хэсэг рүү хөдөлөө анх орсон те Gmail дээрээ Gmail хэрэглэж байгаа тийм хамгийн эхлээд. Тийм Gmail утсан дээрээ. За Gmail-ийн application хэрэглэж байгаа бол түрүүчийн нөгөө нэмэх буюу compose гэдэг нэг хэсэг байгаа гар утсан дээр Gmail дээр тийшээ н ороорой. Баруун доод буланд байд юм байна. Гар утасны аппликейшн. За тэрэн дээр дарцсан уу? Одоо нөгөө settings руу орж байгаад өөрийнхөө Gmail гэсэн үг үү? Settings руу орохгүй шүү. Settings дээрээс бүр гарчих. Одоо хоёлоо нөгөө имэйлээ бичих гэж байгаа юм чаа. Бүр гарангуудаа яг одоо имэйлийнх нь өөрт нь ирсэн имэйлүүд харагдаж байна уу ер нь? Inbox гэдэг хэсгээр. За тэгвэл баруун доод болно. Compose гэдэг үг байгаа юу? Нэг балны зураг шиг юмтай. Байна уу? За байна. За тэрэн дээрээ дарчих тэгвэл. За баярлаа. Зүгээр. За надад маш олон мэйл ирсэн байна. За гэс нэрийн дуртад явчих. Цэн даяу шүржин ханд, цэндэхүү халуuna, түмээ түмэн тэмрэл, темка, намуун, зулаа, бат оргил, инхчин гих мэт
хүүхдүүдийн имэйл шинээр ирсэн байна. Бүгд даалгавраа сайхан ойлгоод зөв мэйл явуулсан байна. За тэгтээ даалгаврын төсвөл, лекцийн төсвөл бас та бүхэн бичлэгээ эргэж гүйлгэж харж байгаад яг имэйл санчраа яг бас дахиад шинээр яг бүр яг гоё эцсийн байдлаар гоё хийгээрээ. За одоо нэг 3 минутын дотор хүүхдүүдийнхээс имэйл авчаад тэгээд хэдүүлээ дараагийнхаа сэдв рүү оръё тийм ээ. Дараагийн сэдв нь их гоё сэдв байсан шүү дээ хотгоо. Networking олон нийтийн арга хэмжээнд хэрхэн үр дүнтэй оролцох вэ гэдэг сэдв байна. Яг зөв баха. За мэйлээ бичсэн хүүхдүүд нөгөө имэйлээ явуулсан хүүхдүүд маань ямар байв? Одоо цаашдаа ерөнхийдөө мэйлүүдээ дандаа ингэж явуулахаар ойлгоцсон тийм ээ. Манай нөгөө YC challenge-ийн хүүхдүүд маань имэйл бид нар лөө. За зарим нь гарчиггүй. За янз бүрийн имэйл тэгээд одоо үүнээс имэйл хүлээж авахгүй. Тэгээд манай хэд манаас сайн ойлгоцсон байх гэж найдаж байна. Хэвээ хэрэгтэй юм болж байгаа юм байна да. Имэйлтэй холбоотой би сонирхолтой ганц хоёр юм хэлж болох 2 минут үлдсэн байгаа юм чинь. Би нөгөө банкнд ажилладаг гэсэн шүү дээ. Тэгээ би нөгөө цахим банкыг хариуцдаг гэдэгжсэн. Тэгээ имэйл ашиглаж сурах айгүй чухал надад санагдтыг. Яагаад вэ гэхээр бүртгэлтэй гар утасны дугаар, бүртгэлтэй имэйл гэдэг нөгөө харилцагчийн мэдээллүүдийг банк нөгөө хадгалж авч байгаа тийм. Хувийн хэрэгт нь гар утасны дугаар бол солигддог. Миний гар утас бол жишээ нь би одоо сүүлийн хэдэн жил барьж байгаа. Удахгүй тэгээ зараад өөр дугаартай болчих болно. Тэр болгоныгоо хүмүүс харилцагчийнхаа мэдээллийг шинжилдэггүй юм байлаа. Харин имэйл болохоор яадаг вэ гэхээр ерөөсөө солигддог. Нэг л зөв имэйлээ нэгэд авцсан байх юм бол дахиж эзээч солигддог болохоор дараа нь харилцагчийн мэдээлэлээ заавал шинжилнэ ч гэдэг юм уу те. Эсвэл энийг зарна гэсэн тохиолдол ерөөсөө байхгүй болохоор имэйлийг аль болох олон хүн хэрэглэж явах зүгээр байт юм байлаа шүү. Гоё сонирхолтой фактууд дурдах юм бол нийт манай дээр байгаа нийт харилцагчдын ойролцоогоор 30% нь имэйл хэрэглэж байлаа. Монгол улсад 2.7 сая харилцагчаас ер нь бол Тэр ер нь бага байна гэсэн үг. Яг зөв хаа бага байдаг гэсэн үг ер нь бол. За тэгээ та хэд маань цаашаа их сургуульд орно. За хэрвээ гадагшаа ингээд сурахыг те тэгэхээр сурахыг хүсч ивэл бүх харилцаа чи имэйлээр явдаг байгаа шүү. Тэгэхээр одоо нь бол цэгцтэй зөв сайхан имэйл бичиж сурах нь бол маш хэрэгтэй. За гадны сургуулиуд бол зөвхөн имэйлээр харьцан очих хүртлээ тийм ээ. Утсан хойноо ч бүх асуудлыг имэйлээр л одоо ингээд зохицуулдаг байгаа. Гадаадд бол одоо тэр нь бол ингээд харьцангуй бүр ингээд соёл болоод өгч гэсэн байдаг тийм ээ. За тэгэхээр та хэд маань бас нэг даалгавар өгөхөд сауны бас англи хэл дээр бас сайхан бэлдээд хатгаад авчих нь байна. Тэгээд дээрэс нь мэдээлэл ороод апдейт мартуузай. Одоо жишээ нь 11 дугаар ангид биччихээд эх жил 12 дугаар 11 ангийн менежмент ажиллаад байж болохгүй шүү дээ тийм ээ. За шинээр Отгон баяр, Амирлангуу, Халиун, Болормаа, Инхцул, Сэрэглэн, Цэн Даюур, Цэндэхүү гийн имэйлүүд ирсэн байна. За эндээс нэг онцлог нь болохоор Сэрэглэн Сүхбаатар гэдэг Монголын зохицолбор сургуулийн сурагчийн signature номер хөөрхөн. Хэрэгцснийхаа араас IG тэгээд Facebook-ийн хаягийг оруулсан байна. Энэ бас айгүй хөөрх юм байна. Араас тэгэл бас айгүй зөв байсан байна те. Уучлаарай миний имэйл болов. За хэн блэ? Нэгтэй. Инх бат нэгтэй. Инхчин NG гэдэг хаяг мөн. Аха. 185 гэд. Сүмгцэн мөн үү? За ирсэн байх шүү. За баярлаа. За Батмын энэ чатан дээр буруу ойлгоцсон байна. Инфо руу биш шүү. Энэ одоо скрин шеэрлэгдэж байгаа. Одон туяат Монгол хэсэг ингээд дасгал ажлын даалгавар бичигдсэн байна. За тэгэхээр цаг маань дуусчлаа. За энэс хойш гэдэг хүмүүс та нараас юу илгээж болно. Одоо гэхдээ хэдүүлээ дараагийнхаа сэдв рүү оръё. За тэгэхээр бүгд имэйлийг ойлгочихсон тийм ээ. За ойлгоцсон бол бүгдээрээ энэ эможи дээр лайк эможи гаргадаг хөө. Харин хэр ойлгосон байна. За ундаг. Байна.
За ихэнх нь ойлгосон байна тийм ээ. За тэгэхээр дараагийн маань сэдв бол олон нийтийн арга хэмжээнд орохдоо анхаарах зүйлс гэж байгаа. За намаа та эхлэх үү? Би эхлэх үү? Отко маань ихэлдэг. Би сайхан гоё спортлоод явъя. Откогоо. За олон нийтийн арга хэмжээнд гэдэг маань одоо манай жишээлбэл одоо манай youth power гэж арга хэмжээ байна. За эсвэл та нар нөгөө ажилд орчоод юм уу те оюутан болчоод янз бүрийн тийм олон нийтийн арга хэмжээнд бол урагдаж очино. За тэгэхээр олон танихгүй хүмүүстэй тийм ээ нэг одоо тийм зорилгын дор нэгдээд та нэг арга хэмжээнд оролцсноо гэсэн үг байна. За тэгэхээр энэний өмнө одоо юу анхаарах вэ? Наана нь юу бэлдэх вэ гэхээр хамгийн нэгдүгürt за чи ингээ баахан танихгүй хүмүүстэй ингээ нэг танхимд орчихоор танилцах хэрэгтэй болно тийм ээ. За танилцахын тулд чи өөрийгөө маш товч тодорхой тийм сонирхолтой байдлаар ингээд танилцуулах тийм өгүүлбэр ингээд бэлтчихвэл амар тэхгүй нөгөө яг ингээд тухайн үедээ тулгамдаад гацаад эсвэл өөрийн чинь ингээд хүндэлж явдаг хүн тэр ивент дээр те шүтэж хайрлаж явдаг хүн чинь тэр ивент дээр ирсэн бол нөгөө бэлтцсэн өгүүлбэрээ ингээд сонирхолтой байдлаар хэлчихэд тэр хүнийг бас ингээд сэтгэлийн хөдөлгөж бас сэтгэлдүүлдэж чадна. Тэгэхээр өөрийнхөө тухай тийм сонирхолтой факт те яаж би өөрийгөө сонирхолтойгоор танилцуулж болох уу гэдгийг бол наана нь бол бэлтчихэд бол амар байдаг. За тэгээ хоёрдугаарт болохоор энэ дэр намайг нэмэх юм байна уу? Эхний энэ дэр Айгу гоё зөв юмыг сая хэлж байна Отко маань. Өөрийгөө танилцуулах ер нь бол 2-3 өгүүлбэрийг ер нь бол айгу нөгөө fun fact байдлаар ер нь хэлсэн байвал зүгээр байдаг. Бэлдсэн байвал те. Тэгээ байгаа тохиолдолд яна сайн байна уу гэж дуусчдаг болохоор яг айгу зөв зөвлөмжөөр нь хүүхдүүд маань яг өөрөө өөрсдийгөө би яаж өөрийгөө танилцуулах вэ? Хоёрхан үйлбэрт яаж өөрийгөө танилцуулах вэ гэдэг бүгдээрээ одоо дотроо сайн бодоод аваарай за. Тэгээ аль болох тийм сонирхолтой хөгжилтэй байдлаар танилцуулбал тухайн хүнд нөө үлдэх үлдсэн их тийм ээ. Тэр эштэй гэдээ үлддэг байгаа шүү. За Отко жишээ нь юу байдаг вэ? Нууц шил. Минийх бол нууц. Хүүхдүүдээ бас нэг хөөрхөн даалгавар өгч тийм ээ таны хэлдгээр хүүхдүүд маань сепаратэ сонирхолтой байдлаар яаж өөрийгөө танилцуулж болох уу гэдгийг бодож байгаарай. Тэгээд хэдүүлээ энэ юуны төгсгөл бас хэдүүлээ цаг гарвал justice өөрийгөө танилцуулах үү. За дараагийн нэг зөвлөмж нь болохоор биедээ тухтай. За тэгээ сайхан хувцлах гэж байгаа. За бид тухгүй хувц өмсчөөр ингээд нөгөө зөгтгүү ч юм уу хувц өмсчөөр тэр арга хэмжээнд чи өөртөө ихтэй байж чадахгүй тийм ээ. Яна би ямар харагдаж байгаа бол яна энэ тэгж яах тэр тэгж харагдаад байгаа болохоор ингэж яах гэдэг нөгөө ерөөсөө чи юм тийм амар тайван байж чадахгүй. За тэгээд олон нийтийн арга хэмжээнд очиж олон нийтийн арга хэмжээнд очиж бол мэдээж сайхан хувцлах хэрэгтэй. За сайхан гэдэг нь мэдээж цэвэрхэн те эндүүдлэгтэй. За мэдээж тухайн арга хэмжээнд хувц заасан бол яг тэр хувц заасан хувцсийн дагуу жишээ нь зөвхөн палажтай ирдэг ивент зөвхөн костюм пижактай ирдэг ивент гэх зарим нь бол ингээ хувцас заасан байдаг. Тэрийг бол dress code гэж ярьдаг тийм ээ. За dress code-тай бол dress code-ийн дагуу хувцлаад ирнэ. За dress code-гүй ивент байх юм бол аль болох өөртөө тухтай чи тэр хувцас өмсчөр өөртөө ихтэй байдаг. За тэгээ мэдээж бас олон хүн танихгүй хүнтэй уулзсан гэдэг утгаараа гой сайхан харагдах байдлаа бас бодолцвол чинь өөртөө итгэл чинь нэмэгдэн. За тэгээ мөн илүү тийм бас амар байдаг байгаа шүү. За хувцсан дээр нэмээд нөх юм байна уу? Айгуу шүү. Харин үнрээ сайн бодорой гэж ер нь бол хүмүүс захимаар юм шиг санагдаад байдیں۔ Зарим хүмүүс яг нөгөө networking арга хэмжээнд очихдоо яг үнэртээ бас мэдээж гоё те. Гэтэ хитрхи нөгөө их үнэртээ бас төрхсөн хүмүүстэй хэд таарлаж байсан. Айгуу нөгөө юу байдаг. Яг ярилцаад ингээд хамт ингээд жоохон ойрхон ингээд зогсоод ярихад жоохон төвөгтэй байдаг шүү. Тэгэхээр хүүхдүүд маань яг би ямар үнэртэй байгаа вэ тэгээ бас сайн бодох хэрэгтэй юм шиг надад санагддаг. Би болохоор бараг л үнэртэй бас юм хэд төрөхдгүй юм. Тийм байгаа шүү бас нэр. Тийм байна маш сайхан зөвлөгөө тийм ээ. За тэгээд дараа нь болохоор яах вэ гэхээр арга хэмжээний дараа бас нөгөө нэг хийх юмыг энэ чинь оруулсан байна. Жохон дараалалгүй орч. За яг гэхдээ арга хэмжээний дараа нөгөө хэрэгтэй гэж бодсон тийм ээ. За үнэхээр энэ хүнтэй би холбоотой байвал зүгээр юм байна гэж бодсон хүмүүстэйгээ эргээ холбогдох хэрэгтэй. За жишээлбэл одоо ажлын хүрээнд бол бид нар нэрийн хуудас гэж солилцчихдаг тийм ээ. За та хэд маань болохоор яг хэрэгтэй би дараа нь холбоотыг гэсэн хүмүүсээсээ за сошиал хаягаа солилцдог ч юм уу тийм ээ. За Instagram, Facebook гэж болно. Утасны дугаараа солилцчих болно тийм ээ. За хэрвээ тэгээ солилцсон бол дараа нь би тантай нөгөө тэр ивент дээр тэгж холбогдчихсэн. Ингээд ийм ажил байна. Энэ ингээд нэг уулзъя ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд одоо хэрэгтэй гэж бодсон хүмүүстэйгээ эргээд холбогдоод явуул бас зүгээр байгаа.
За жишээ нь одоо манай Youth Power гэдэг Уучлаарай. Уучлаарай. Screen share нь ажиллахгүй байгаа юм байна гэж шүү. Нэг болиулчаад дахиад нэг шеэрлээрэй. за тэгээ. За одоо харагдаж байгаа болов уу? За одоо харагдаж байна. За хизээнээс хойш хараг. За гайгүй дээ энэ дээр нөгөө зөвхөн гол өгүүлбэрийн л бичсэн байгаа. Тэрнээс ярих юмнууд бол би бүгдийг ярьсан байгаа. За дараагийн нэг чухал юм нь болохоор хэрвээ өөрийнхөө нутсан тийм нэг арга хэмжээ нь илтгэгч нарт байдаг шүү дээ тийм ээ, хүмүүс гараад юм ярьдаг. Зочин илтгэгчтэй байвал тэмдэглэл хөтлөөд авал зүгээр. За тухайн үед нөгөө санчинтаа гэж бодоод дараа нь санчинтаа гэж бодоод нөгөө мартчихдаг. Гэвч тэр хүн айгүй чухал юм их ярьдаг. Тийм ялангуяа тийм арга хэмжээний үеэр. Тэгэхээр бяцхан тэмдэглэлийн дэвтэр юм уу хэрвээ эсвэл тэр арга хэмжээний тийм буудал модал ч юм уу цаанаасаа ингээд дэвтэр бал өгдөг бол тэр зочин илтгэгчийн одоо яриаг бол тэмдэглээд авах бол маш хэрэгтэй байдаг байгаа шүү. За тэгээд илтгэл болж явж явах үед хоорондоо ингээд ярьж юусоо болохгүй тэр бол маш бүдүүлэг. За мөн огцом үйлдэл хийх ч юм уу тэгэхээр бол маш онцгой харагддаг. За бицсах ч юм уу тэг яг ингээд зүгээр яг ингээд илтгэл болж байгаа л тэгээд анхаарлаа хандуулаад суух гэдэг. За тэгээд дээрэс нь утасны дууга бас хаавал бас их соёлтой байх бол. За энэ дээр намаа маань явж байгаа тийм ээ. Яг зөв баха. Ер нь иймэрхүү арга хэмжээнд оролцохдоо мэрэгжлийн байвал айгүй их гоё байдаг. Хүмүүст их гоё харагддаг. Өөртөө бас ихтэй харагддаг. Тэр нь юу аах вэ гэхээр яг саяны хамгийн сүүлийн өгүүлбэр айгүй чухал байдаг шүү. Илтгэлийн дундуур ярихгүй, огцом үйлдэл хийхгүй байх, утасны дууха, янз бүрийн нөгөө үнэртэй, янз бүрийн чимээтэй, янз бүрийн дуу шуутай юмнуудыг бол аль болох байхгүй болвол их зүгээр байдаг шүү. Дээрээс нь нэг өх зөвлөмж байдаг гэхээр хүүхдүүд маань ч байдаг юм уу их олон хүмүүс болохоор арга хэмжээнд оролцоод өөртөө итгэлгүй байгаад байдаг. Аль болох ингээд өөртөө итгэлтэй байгаад хажуудлынхаа үнэтэй зүгээр л сайн байна уу гэж тэгэхээр ерөөсөө хүмүүс нэг нэгнтэйгээ нөгөө ярилцахгүйгээр ингээд дандаа нэг бол дандаа таньдаг хүмүүстэйгээ л ингээд уулзаад эсвэл ингээд таньдаг хүмүүстэйгээ л ингээд ярилцаа яваад байдаг. Тэр бол ер нь хамгийн ер нь сул талуудын нэг байдаг networking арга хэмжээний аль болох networking арга хэмжээний хамгийн гол чанар нь юу вэ гэхээр аль болох танихгүй хүмүүстэйгээ л уулзах байдаг шээ. Тийм болохоор төрөөчийн хэлсэн те өөрийгөө танилцуулах товч тодорхой сонирхолтой 2-3 өгүүлбэртэй заавал байж ах хэрэгтэй. Намайг тэгдэг, би тэгдэг гэл. Минийх жишээ нь ямар өгүүлбэр байдаг гэхээр би нохот аахгүй юу? Азтай савартай. Тэгээд манай намайг номер эрдэнэ гэдэг. Би болохоор азтай савартай. Манай нохоо одоо 9 настай буюу хүнийхээр бол 60 настай гэж ер нь хөвчлэн танилцуулж дандаа нохооныхоо талаар ярьж ер нь яриануудыг ер нь эхлүүлдэг байгаа. Тэгээл дараа нь өөрийнхөө ярмаар байгаа. Эсвэл хүнээс сонсомоор байгаа юмнуудаа бол нэлээд сонсоод эхэлдэг шүү. Миний тактик бол тийм. Танах их сонирхолтой өгүүлбэр шүү дээ тийм ээ. Нөгөө нохоотой намаа гэдэг. Тэгээд азтай орж ирэх нэ тийм ээ. Харин Намайг бас маш тийм хэрэгтэй зөвлөмжүүд өглөө та хэд манаас тэмдэглэж авсан байх гэж найдаж байна. За тэгээд асуулт байна. Одоо чинь манай нөгөө Youth Power гэдэг арга хэмжээ болдог. Ер нь бол дандаа хүмүүсийг цуглуулад хооронд нь тийм networking буюу ингээд танилын хүрээг нэг тэлэх зорилгоор болдог. За мэдээж та хэд маань нөгөө нэрийн хуудасгүй учраас бид нар ийм нөгөө name tag ашигладаг намаа маань мэдчихэе тийм ээ. Хүүхдүүдийн Facebook юм уу Instagram хуудсыг ингээд QR болгоцсон. Тэгээ хүүхдүүд маань ингээд хоорондоо уншуулад ингээд танилцаад явдаг. Нэрийн хуудасаа бараг солилцож байгаа гэсэн үг. За мэдээж зочин илтгэгчтэй байдаг хүүхдүүд манаас тэмдэглэл хөтлөөд явдаг. За тэгээд нэгэн тийм олон нийтийн арга хэмжээ, олон танихгүй хүмүүсийг нэг дор цуглуулж байгаа арга хэмжээнд хүмүүс нэг л зорилготой очдог, хүмүүстэй танилцах. Тэгэхээр ичиж зовлгүйгээр аль болох олон танихгүй хүмүүстэйгээ танил болоод гарах хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр би очиод битээр танихгүй байхыг битээр очиод юм ярих бол маш амархан гоё тийм яриа өрнө. Яагаад гэвэл битэрийн зорилго нэг хүнтэй танилцах байгаа учраас тийм ээ. Тэгэхээр бол энэ дээр ичээд хүн таньдаг хүнийг ингээ бараадад яваад маш үр дүнгүй арга хэмжээ болно гэсэн. яг зөв хаа. Уртлын би нөгөө volume 1, volume 2-уудыг нөгөө үзчихсэн. Тэгэхэд нөгөө хүүхдүүд маань гаргаж ирсэн яг нөгөө нэг сул тал юу вэ гэхээр дандаа нөгөө сургуулаараа ангиараа нөгөө нийлээд яваад идэг нь жоохон хэцүү юм байлаа шүү. Тэгэхээр өөрийнхөө comfort zone гэж нэрлэдэг. Тухтай орчноосоо гараад хүнд өөрийгөө танилцуулаад магадгүй та eerдэг байж болно те. Би бас хаяа сандрахаар айгүй eerдэг. Гэхдээ тэгээд тэрүүнийгээ давж гараад одоо eerхээ ер нь бол болцсон гэж өөрийгөө бодоод идэв. Ингээд
тэрэн шиг ингээд аль болох өөрийнхөө comfort zone-оос гараад бусад хүмүүстэйгээ сайн ингээд ярилцаж ингэж явж байгаа. Тэр тусмаа одоо энэ volume 3 бидний event ер нь бол болно те. Тэр event дээр бол аль болох олон хүнтэй ярилцаад, аль болох амбассадортай ярилцах хэрэгтэй, зохицуулагч нартайгаа ярилцах хэрэгтэй, үеийнхэн хүүхдүүдтэй ярилцах хэрэгтэй. Тинчээ чинь сүүлийнх нь volume 2 дээр хамгийн гоё байсан юм надад юу байсан бэ гэхээр бүр European Union эдрээс нэг хүмүүст нэрсэн өстэй Европын холбоо эдрээс амар том боломж авахгүй тий. Харин амар том боломж төр хүүхдүүдэд бол би ийм хүүхд шүү танаад ингээд дадлах гэж болох уу гэл янз бүрийн юм ярих хэрэгтэй юм. Аль болох нөгөө тэр арга хэмжээнээс аль болох л үр дүнтэй байх юмыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол яадаг вэ гэхээр хүүхдүүд маань ингээд арга хэмжээнд оролцоод те хүүхэд ч биш юм том зөндөө олон хүмүүс ирнэ. Ямар нэг арга хэмжээнд оролцсонгуудаа ингээд зүгээр мэдээллийн чанартай ингээд мэдээлэл авч явж байгаад ингээд тэгэл гэртээ харьцдаг. Тэгээ дараа нь ерөөсө тэр арга хэмжээнд оролцсон гэдгээс бараг мартчихдаг. Дараа нь ингээд тэр арга хэмжээнээс юу би энэ арга хэмжээний авах байсан бэ гэдгээ мартцсан байт юм байлаа шүү. Тэгэхээр арга хэмжээнд оролцохдоо дараагийн өгж байгаа зөвлөмж юм бол би энэ арга хэмжээнээс юу олж авах гэж байгаа вэ? Яавал би ямар зорилготой байгаа вэ? Яавал би тэр зорилготой хүрэх вэ гэдгийг очихоос өмнө заавал бэлтгэлтэй байж байгаараа л эзэх юмар энэ хүүхдүүдтэй. Зорилгоо тодорхойлох нь тий хамгийн түрүүнд. Яг зөв. За түрүүний нөгөө нэг бяцхан даалгавар өгсөн шүү дээ тийм ээ. За намаа маань түрүүн ацтаас хоороо ярьдаг гэж юм. За би болохоор нууц гэсэн. Би яадаг вэ гэхээр тухайн арга хэмжээнээс нь шалтгаалдаг л да. Жишээ нь за Европын холбооныхонтой ч юм уу те Европтой холбоотой ивент юм бол би Унгарт төгсөж исэн, Унгарт сурдаг байсан гэж ярина тийм ээ. За хэрвээ тийм сэтгүүлч нартай холбоотой явах юм бол би сэтгүүлч хийдэг байсан ингээд арга хэмжээ болгоно гэж өөр юу бодож ордог. Яг тийм нэг гэдэг. Их амар гоё юу ш. Хүүхдүүд манаас тэр нэг нэрээ бас их бодох хэрэгтэй юм байна шүү. Амар том зөвлөмж байна сайн. Байгаль орчны чиглэлийн хүмүүстэй бол би хөвсгөл нуурын дуртай хайртай гэж ярьж ордог ч юм уу те. Ирэхэд ингээ өөр юм. Тэр хүмүүс тэр арга хэмжээнд ямар хүмүүс байна? Тэднэрт би ямар сонирхолтой факт хэлвэл үлдэх вэ гэдгийг бодож жагаад хэлдэг болохоор одоо яг тийм нэг хүүхдүүд манаас энэ тактикийг бол ашиглаж болно. За энэ арга хэмжээнд оруулахдаа анхаарах зүйлсийн талаарх одоо сургалт маань бол ингээд сайт нь бол ингээд болчихж байгаа. Та хэд ойлгомжтой байсан уу? За сэтгэлээ хуваалцах хүүхд байна уу? Өөрийнхөө одоо нөгөө тэг сонирхолтой үйлдвэрийг бэлдэж амжсан хүүхд байвал микрофоноо нэгээд нээлттэй хуваалцаж болно шүү. Бас оролцож арга хэмжээний талаар ярьж өгөх гоё шүү дээ хүүхдүүд маань. За энд манай өмнөх нөгөө Youth Power event-д орж исэн хүүхдүүд байна уу? Байвал бас туршлагаа хуваалцаад бусдаас хэлж болно шүү. Би тэн дээр тэгж ярьж бас болно. Миний хүүхд ах шиг байна те. Сонсогч шүү. За би болохоор 12 дугаар сургуулийн 11-ийн ангийн сурагч Намуна гэдэг. Яг volume 2 ивент дээр анх удаа оролцож ирсэн. Тэгэхээр яг түрүүний алдаануудыг яг гаргаж ирсэн, таньдаг хүүхдэд дагаад явах ч юм уу яг тийм. Тэгээ одоо volume 3 ивент болоход яг энэ алдаагаа засаад хүмүүстэй илүү танилцахыг хүсэж байна. Тэгээд яг ингээд бодохоор сонирхолтой зүйл яри гэд тэгэхээр яг ингээд сүүлийн 1-2 жилийн хугацаанд өсөж төвчийг ингээд дэвжихийг маш хүссэн. Гэтэ яг тийм боломж олдохгүй. Тэрийг ингээд дээшлүүлэх гээд энэ ивентэд явж байгаа гэж тийж танилцуулах маягаар хэлье гэж бодож байна. Ямар гоё сонсогч байна. Айгуу гоё сонсогч байна. Зүг. Тийм одоо бас амар сандарж байна. Ширээ. Тэний цаанаас ингээд нүрээ харахгүй хоорондоо ярилцаад гэсэн. Тэгээд тэрээ ингээд нүрээ харж ярилцвал инээс илүү сандрахад гэд. Ер нь би өөрөө ер нь тийм сандрал өгтаа. Зүгээр хүн болгол сандартай ярина. Гэхдээ сандрахыг бол ямар нэгэн аргаар бас болдог зүйл. Бол ингээд хүн би сандруу юм чинь ингээд өөрийгөө хоошин тавиад ээж болохгүй. Би сандрахаа ямар арга техникээр засч болох вэ гэдэг дээр төвлөрөөд илүү цаашгаа move on хийгээрэй. Тэгээд ялангуяа одоо ингээд за камера өгөхөөс эхлээд эн чинь нөгөө нэг тэрийгэ айдсаа дарна гэсэн үг байхгүй юу? Тиймээ яг ингээд айтайхан харагддсан юм байна. Тийх мэрийгээ олж мэднэ гэх мэт. Ер нь бол их олон арга зам байгаа шүү. Тэгэхээр шантарч болохгүй.
хичээгээрээ. Хамгийн амархан би бас хүмүүсийн өмнө илтгэл тавих үед бас айгүй сандардаг байхгүй. Сандрахын эсрэг миний хамгийн хийдэг ганц чухал юм юу вэ гэхээр 3 удаа гүнзгий амьсгал авах байдаг шүү. Яг тайзан дээр гарахаас өмнө, илтгэхээс өмнө, хүмүүсийн өмнө ярихаас өмнө те эсвэл тайлан тавихаас өмнө ч гэдэг юм уу. Яг гүнзгий ер нь бол 3 амьсгал дээр. Яг энийг 3 удаа давтаад ирэхлээр сандрал бол хамаагүй багасдаг. Яагаад хүн сандардаг вэ гэхээр нөгөө физиологийн хувьд сэтгэл зүйн үед юу болж байна гэхээр би физиологийн үед юу болж байна гэхээр хүн нөгөө амьсгал 3 амьсгалаад 3 амьсгалснаас болоод хүчил төрөгч, нүүрс төрөгч хоёрын харьцаа нь ерөнхийдөө бол алдаад эхэлдэг гэсэн үг. Яг биеинд нь. Тэгээд тэрүүнийг алдагдаад ирэнгууд яаж юм гэхээр хүчил төрөгч багассан, нүүрс төрөгч ихссэн байгууд ингээд яг амьсгал ингээд ойртоод ирдэг гэсэн үг. Тэгэхээр амьсгал ойртоод ирэнгууд ер нь бол хамгийн их юм сандардсан байгаа юм шүү хүмүүстэй. Тэгэхээр сандарлыг давах хамгийн гол чухал арга бол зөв амьсгал. Тэгэхээр зөв амьсгалж байгаа. Тэрээс нь харин тийм сандарлаа гэдэг юу хүмүүстэй танилцахгүй байна гэж байхгүй шүү дээ. Хажууд чинь байгаа хүүхэд бас л адилхан сандарч байгаа гэдэг бодорой тий. Тэгэхээр хоёр тэр сандарлыг хамтдаа товчдуулах юм бол хамгийн чухал нь байх юм. Хамгийн гоё юм шүү дээ тий. Бараг л би амар сандруу штэ гэж бараг өөрийгөө танилцуулах нь бараг л амар гоё тийм эргээр өөрийгөө хэлэх байсан болоо гэж би бодлоо өөрийгөө. Чи сандарч байна уу? Би бүр амар сандардаг ш. Намайг хин гэдэг юм. Би бүр амар намайг сандруу хин гэдэг чи дараа арга хэмжээний дараа намайг цээжлээрээ гээд хоорондоо инээлтэл бараг тэгээд цаашаа гоё нэтворкинг хийгээд явал их гоё юм болоо гэж бодлоо. Сайн бүтэц зөвлөгөө өгөхөд. За баярлалаа. Бас нэг та нөгөө бие засах өрөө би зүгээр 0 л гэж ойлгодог байсан. Тэгээд манай байгууллагын үүсгэн байгуулагч өнөө гэдэг ихчнээс тайлбарлаж өгч байсан. Тэгээд яагаад бие засах өрөө гэхээр чи ингээд сандарч байгаа үедээ ороод ингээд бие засаад ингээд сайхан өөртөө ихтэй болоод тэнцээ одоо тий нэг сайхан дасгал хийдэг ч юм уу, хувцаа нэг сайхан засаад ч юм уу тий бие засаад гараад ирэхэд хүний бас сандрал өөртөө ихтгэлнээс нэмэгдчихдэг юм байлаа. Тэгэхээр бие засах өрөөг одоо том ихтгэл ч юм уу тий хурлын өмнө ингээд сайхан цэвэрхэн ашиглаад орж ирвэл бас сандрал багасдаг гэдэг бас ийм тактик байт юм байлаа шүү. За өөр өгүүлбэр бодож амжих эсвэл сэтгэлээ хэлэх хүүхдүүд байна. Энэ нөгөө хилцэл үзэл сэтгэлээс чөлөөтэй сайхан ярилцах юм шүү. Эндээс эхлээд нөгөө сандралуудаа хэдүүлээ багасдаг гэсэн үг шүү дээ. За ануугаараа өргөсөн байна. Бүх харихны. За сайн бацгаана уу. Намайг Ануу гэдэг Ховд аймгийн Мөнхөр хан сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-ийн ангийн сурагч. Тэгээд миний хувьд болохоор сэтгүүлч болно гэсэн аягүй тийм том мөрөөдөл зорилгыг урдаад тавьсан байдаг. Тийм болохоор тэр мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө хийх дуртай зүйлс хоббиг хүртэл ер нь бол тэр мөрөөдөл зорилгынхоо алхам зорилт болгож ашигладаг. Нэг тийм хөвгтэй наа. Амар гоё сонсогдож ш. Гоё юм. Сэтгүүлч Ануу гэж шууд сэтгэл үлдчих юм байна. Харин сэтгүүлч болох гэж байгаа Ануу гэл тэгээд арга хэмжээний дараа үүсгэж штэ. Гоё танилцуулга шүү. Бас дуу хоолойных нь өнгө тэр айгуу гоё өөртөө ихтэй сонсогдож байна. За болгоноор асуух асуулт нь отгоогоос. За. Арга хэмжээний дараа танилцсан хүмүүстэйг хэрхэн холбогдох юм бол хүүхдүүд маань ер нь өмнөх волюм 1-2-оос хүүхдүүд маань хоорондоо яаж холбогдож ирсэн бэ нэ бас хүүхдүүдэд зөвлөгөө өгөхөд. Тэд нар дээр нөгөө бидний хийж өгдөг name tag их хэрэг болдог. Тэгэхээр хүүхд болгонд name tag байгаа. Name tag дээр QR код байдаг. QR код нь юу байдаг вэ гэхээр Facebook юм уу Instagram хаяг нь байдаг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ олон 3 дээр сонгогдсон хүүхдүүд ч гэсэн ингээд бүх хүүхдүүд одоо тэнд байгаа надад би хүртэл ийм name tag зүүдэг. Зохион байгуулагч нь хүртэл. Тэгээд бүгдэн дээр нь очиод QR-ыг уншуулгаад бүгдэнтэй найз болж аваад тэгээд бодох тийм нэг боломж нь болдог. Тэгээд бүгдийг бас нэг группт оруулдаг Facebook-ийн. Тэгэхээр бас тэнцэн харж байгаа бас хоорондоо нэмэгдэх боломжтой. Одоогоор бид нар бол нөгөө нэрийн хуудас дээр байхгүй учраас сошиал медиаг ашиглаж байгаа гэсэн үг. Nice. Стого юм уу? За болормоо гараа өргөсөн байсан.
Микрофон нэг яриарай. Сайн байна уу, намайг Балхмаа гэдэг. Би Улаанбаатар хотын Хошимны нэрмжт 14-р сургуулийн төгсөг ангийн сурагч аа. Тэгээд миний хочийг Бааны гэдэг. Тэгээд Бааны бит хоёр юугаараа ижилхэн бэ гэхээр бит хоёрын нэрний эхний үсэг нь би үсэгтэй. Тэгэхээр ер нь бол Бааныг дуудаж ална. Тэгээд энэ хэлэлцүүлэгт болохоор өөрийнхөө мэдхгүй зүйлсийг сурч мэдэж одоо өөрийгөө сорихын тулд анх удаа энэ хэлэлцүүлэгт орж ирж гэн үнэхээр таатай байна. Баярлалаа. Маш гоё урам юг хайрлаа. Тэгээд Бааны болроо гэдэг үгсээс хизээч маш сэтгүүлчтэй байна, Баанытай байна. Янз бүрийн л арга хэмжээний дараа айгүй олон хүмүүстэй бид нар гой-гоёор танилцаад болсон байна тийм. байна. За хэдүүл одоо 17 цаг 22 минут болж байна. 17:30 гээд хэлэлцүүлгээ дуусгая. За манаас ажилтаа байх. Тэр 30 хүртэл одоо боломжийг ашиглаад өөрийгөө танилцуулаад цолох хүүхэд байвал гараа өргөж юм уу шууд микрофоноо нэгээд хандж болно шүү. Шинэ цэцэг микрофоноо нэгээд яриарай. Сайн мэцгэн үү, намайг Шинэ цэцэг гэдэг. Би Хинтээ аймгийн Чингис хотын 1-р сургуулийн лаборатори 1-р сургуульд сурдаг. 9 ангийн сурагч Шинэ цэцэг байна. Тэгээд миний хүсэл мөрөөдөл болохоор одоо ингээд дэлхийд ингээд алдартай эмч болохыг мөрөөдөж хүсдэг. Би одоо ингээд сургуультай ингээд эко гэдэг клубт явдаг. Байгалийн хамгаалах сургуулийнхаа эко болохын тулд хүсэл мөрөөдөлтэй асуусан. Тэгээд бас Ясан гоё. За энэ дэлхийн шинэ цэцэг эко клубын шинэ цэцэг гэж олон юугаар үлдэх юм үлдэх танилцуулга байна. Амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн хэлэлцүүлэг нь ерөөхдөө таалагдсан уу? Би та хэдээсээ гуйх нэг гуйлтанд хэдүүлээ яг одоо бүгд камера өгөөд зүрхний эможи явуулаад бүгд нэг зураг авахулчих төхөө. Манайхан камера мартла камера өгч. За сайн байна. Бүгд камера өгөөрэй. Тэгээд зүрхний эможи оруулж хэдүүлээ зураг авахулъя. Дараа нь юу үлддэг вүлээ зураг л үлддэг штэ тийм ээ. Өө яас хөөхөн хүүхдүүд сууж исэн юм бэ? Яага юм хөөхөн нуугаад исэн юм бэ? Өө ямар хөөхөн залуучууд ээ хүүхдүүд ээ. За бүгдээрээ камера нэгээрээ. За үнэхээр уучлаарай яг одоо камера нээх боломжгүй нөхцөлтэй байна. За боломжгүй байгаануудыг ойлгоно зүгээрээ. За Youth Power Volume 3 арга хэмжээг сая л сонсоод хайсан юм. Эс нь хоцорч өгсөн байна гэх нэг хастаа харамсалтай юм болж байгаа. Гэхдээ манай Youth Power Volume 3 арга хэмжээ үлрэл нэг удаа зохиогдсон. Тэгэхээр 22-аас ихээ 2 удаа зохиогдноо. Тэр хоёроос нь битгий хоцроорой боломж байгаа шүү гэж хэлмээр байна. За хаста хөөхөн хүүхэд залуучууд байна. За зургийг авлаа шүү. Бүгд инээцгээгээрээ. Дахиад авъя. Нэгээрээ. За баярлалаа. Өстө мундаг хөөх залууч штэ. За өөр сэтгэл одоо гоё камер битгий та нар зураг авахлаа хаагаараа өөр гоё ярих хөхтэй нөө. Одоо нэг эрэгтэй хөхт яриа. Манай залуучууд яасан бэ? Залуусаа болно шүү дээ. Чөлөөтэй нээлттэй. Одоо ингээд танай байгууллагаас ингээд зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд ингээд оролцъё гэж яг биеэр ингээд оролцох болно юм байдгүй. Ингээд оролцъё. За манайхаг яг биеэрээ оролцох боломжтой арга хэмжээнүүд нь болохоор Youth Power гэх түрүүний яриад байгаа залуусын хүч гэж цуврал арга хэмжээ байгаа. Улиралд нэг удаа болдог. За энэ гэхдээ бид нар хүүхдүүдээс өргөдөл аваад за тэгээд шалгаруулж тодорхой хэмжээний шалгаруулалт хийсний үндсэн дээр бол авдаг. За өөрөөр гэвэл одоо манай team шийдэл гэдэг юм төслийн уралдаанд зарласан байгаа. За та бүхэн манай вебсайт руу ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад тэнд хэрвээ тэмцэх юм бол манай ивентүүдэд бас биеэрээ оролцох боломжтой.
Тэгээд бусад үйл ажиллагаанууд маань ингээд захимаар ордог байгаа. Яагаад гэвэл манайх хөдөө орон нутгаас хүүхдүүд их ордог учраас тэгш оролцоог нь хангахын тулд захимаар үйл ажиллагаа ерөнхийдөө байгаа. Тэгээд биеэр болон үйлчлэгчдийн мэдээллийг манай Facebook хуудасаас ер нь л авч иж болно. Одныхчээс асуух нэг асуулт байна. Нөгөө нэг teen sheets гэдэг төслийн уралдаанд оролцож байгаа байхгүй юу? Тэгээд ер нь ингээд яг шилдэг 10-д шалгарах юм бол нөгөө нэг төслөөрөө Улаанбаатар хотод зохиогдох арга хэмжээнд нь оролцох боломжтой мэлээ. Тэгээд шалгараад явлаа гэхэд тэр арга хэмжээ нь яг хэднээс хэдний хооронд болох бол яг 12 дугаар ангийн сурагч байлаа гэхэд хэлэлтийн ерөнхий шалгалт эднийг харгалзаж үзэх боломж байгаа болов гэдэг талаас асуулт байна. Тийм мэдээж бид нар яг ингээд төслийнхөө үе шат болгон дээр сурагчдын амралт одоо тэр юмнуудыг харгалзаж үзсэн байгаа. За хамгийн сүүлд Улаанбаатар хотод ирээд оролцох нөгөө хакатон буюу нөгөө Shark Tank гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Коммент маань болохоор 8-аас 9 сард 8 сарын сүүлээр эсвэл 9 сарын ихэр гэж байгаа. Тэгэхээр ерөөдөө тэр үед бол ямар нэгэн яшин шалгалтыг бол дуусчихсан байна. За баярлалаа. За амжилт хүсье. Нэгэн л асуух гэснээ. За тийм шийдлийн багийн гишүүдийн тоо нь яг хэд байх хэвээр юм бол 3 байдаг л уу? болно хамгийн багадаа 3, ихтэй 6 гэж байгаа. За баярлалаа. Зүгээр. Хэлцээ. За Youth Power арга хэмжээнд өргөдлөө илгээсэн бол хариу нь хизээ ирэх бол гэсэн байна. За хариу нь эх 7 өдрийн мигмар гарагт гарна. Зөвхөн бид нар сонгогдсон өргөдөл илгээсэн сонгогдсон 50 хүүхэд оролцуулна энэ удаа. 50 сурагчтайгаа бид хэд эргэж холбогдох байгаа. Эргэж холбогдоагүй бол сонгогдоогүй гэсэн үг байгаа уучлаарай. Гэхдээ манай дараачийн 2 Youth Power-т оролцох боломжтой шүү. За өөр намын эрдэнэ амбассадроос асуух асуулт байна уу? Одоо ерөөхдөө хэдүүлээ хэлцүүлэг лекц өндөрлөө. Тэгээд өнөөдөр цаг гаргасан та хэдээ бас маш их баярлалаа. Намын эрдэнэд бас маш их баярлалаа. Хүүхдтэй хэрэгтэй мэдээлэл хуваалцсан. Зүгээрээ баярлалаа. Бүх хүүхдүүдэд баярлалаа. Баярлалаа. Сүүлд ганц юм хэлмээр санагдлаа нэрээ олдгоо. Хүүхдүүд маань юугаараа адруу имэйл бичнэ гэдэг амар том соёл те. Энийг одоо та хүүхдүүд маань бүгдээрээ сайн суралцах хэрэгтэй. Миний хувьд та бүхэнд нэг юмар тусалж чадна. Тэр нь юу вэ гэхээр миний хувийн юм уу, ажлын имэйл рүү та бүхэн маань хүүхдүүд маань имэйл бичээд ер нь яг имэйлээр харилцаад би зөвлөмжүүд өгч болно шүү. Болж гин болохгүй энийн зас гэдэг ингээ би бүр яг багш шиг та хэдийг ингээд яг хийж өгч болно шүү. Тэгэх юм бол илүү гоё үр дүнтэй байх бах. Та хэдийг яг имэйлийн хэрэглээг амар тэм зөв зохистой гой мэрэгжлийн хийж чаддаг болосоо хүсэж байгаа шүү. Яагаад вэ гэвэл түрүүн Одко зохицуулагч маань хэлсэн те. Ирээдүйд та бүхэн их сургууль сурна, дараа нь тэтгэлэг авна. Тэтгэлэг авахын тулд юу яадаг вэ гэхээр заавал имэйлээр бүр заавал тухайн сургуультай харьцдаг юм байлээ. Би бас л яг тэгж харьцаж байсан. Айгүй тухайн үед нөө хэцүү санагдчихсэн. Яагаад вэ гэхээр би нөө бас л имэйл гэдэг юмыг сайн сураагүй байж байгаа яг явж ирсэн. Одоо бол та бүхэнд яг нөгөө анханасаа эртнээс бэлдэх тийм боломж ингээд Одкоптер ямар сайн амралтын өдрөөр ярьсан сууж байгаа хэвчээ. Тэгэхээр эртнээс ихтэх боломж байгаа шүү л гэж хэлмээр байна. Одко маань тийм контактыг өгч байх те. Угаасаа зулгай гэдэг тахнаас намын эрдэнэхээс хуваараа юм асууна гэвэл сошиал хаягийг өгч болох уу гэсэн байна. За би Facebook event байгаа. Facebook event дээрээ би намын эрдэнэхээ хувийн имэйлийг хэрэглэж идэв. Бас Facebook тэгээ яхаа. Тэгэхээр Facebook event руугаа бас ороод харцгаагаарай. Тэгээд манай YC хөтөлбөрийн пэйж рууас бичиж болно шүү. Тэгээд за ингээ бүгд өнөөдрийн хилцүүлгээ өндөрлөе лекц хилцүүлгээ. Тэгээд бүгдд нь маш их баярлалаа. Өглөө сайхан өнгөрүүлээрэй. Амжилт хүсье. Баяртай. Баярлалаа. Бүгдээрэнд амжилт хүсье. Баяртай.